хүнд үзэгчтэй, эрх хүнд сонсогчдоо манай Frame podcast-ийн танин мэдхүн дугаар та бүхэнд хүрэхэд энэхүү бэлэн боллоо. За өнөөдөр надтай хамт Баасан багш маань сууж байна. Ээждүүдтэйгээ ирсэн, хүлцэн ирсэн байна. За танд баярлалаа. Хүлцэн ирсэнд. За баярлалаа. Энэ удаагийн түүхийн болондоо ахин урьж байгаа Frame podcast-ийн хамт олондоо болон нийт сонсон суудаг үзэгчтэй баярлалаа. Хэрвээ та гадагшаа явах гэж байгаа бол таны заавал бэлдэх ёстой зүйл бол дата sim. За миний туршлагаас харахад глобал дата sim тун зүгээр санагдсан. Яагаад гэвэл шуурхай, түргэн, найдвартай хамгийн гол нь 24 цагийн турш тасралтгүй тантай оператор холбогдох боломжтой. Ингээд Free podcast-ын зүгээс глобал дата sim-тэй хамтран ажиллах болсондоо таатай байна. Гадаадд зорчигчдын номер 1 сонголт глобал sim. Өмнө Баасан багштайгаа маш сонирхолтой дугааруудыг хийсэн. Наполеоны дугаар бол маш их хүн үзсэн. За дээрээс нь 7 жилийн дайм байна. За хамгийн сүүлд хар тамхины 1-2 дугаар дан ингээ буюу одоо ерөнхийдөө бол чин гүрний уналт. За ингээ араас нь гаргасан одоо сонирхолтой үйл явдлуудын яг ихтэл бас ер нь бол чин гүрэн бол унах юм биш үү гэдэг дохио болсон. Ойлгоо орчин үеийн хятадыг танихад маш их чухал хэрэгтэй тийм эзэгтэй нэг түүхэн үе болсон. Хар тамхины 2 дугаар дан хийсэн бол өнөөдөр бас сонирхолтой сэдвийг багштайгаа ярьж байгаа сонгож авсан байгаа. За энэ бол их хэмээн дуудагддаг Оросын одоо хаант Оросын одоо бас мундаг төлөөллийн нэг Пётр Великий гэж осууд байдаг тийм. За англиар бол Peter the Great гэдэг байгаа. Их Пётр буюу Пётр хааны тухай ярина. За тэгээд Пётр хааны тухай ярихдаа өмнө нь яг бид нар Пётр хаантай хамааралтай сэдв бол умардын дайн гэж ярьжсэн. Тэн дээр бол Шведийн Карл хаантай хийсэн 21 жилийн тэмцэл. За мөн одоо Пётр хаантай холбоотой дугаар бол далаачтын дугаар дээр Vitus Bering экспедицийг ярьж байгаа бид нар. Пётр хааны тухай ярьж ирсэн. За гих мэтчлийн ингээд нэг юм Пётр хааны нэр бол ингээд бидний өмнө хийжсэн дугаарууд ингээд дурддаад яваад байдаг. Тэгэхээр энэ Пётр хаан гэж юу нэг хин юм бэ? Тэгээ ямар учиртай хүн байсан? Дээрээс нь Пётрыг ойлгохын тулд тухайн үеийн Оросын нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй баг. Шинжил хийсэн хүн гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр Пётр гэж хин байсан? Тэрнээс өмнө Оросын нөхцөл байдал нь ямар байсан? Яагаад Пётр дорн руу биш? Дорн дахин л биш. Өмнө зүг рүү биш. Перс рүү биш. Илүү Европ руу татагдсан. Яагаад тэрний явдалтай эдийн засгийн интеграцид орохын тулд хичээсэн? Яагаад Оросыг далайн гүрэн болгох гээд байгаа юм гэдэг энэс эхлээд энэ нөхцөл байдлаас эхлээд Пётр бодлоо оруулах сонирхолтой болов гэж бодож байна. За яг үнэхээр тийм шүү. Оросын түүхэн дэх бүх Оросын сүүлийн хаан гэдэг. Бүх Орос нэгдсэн Орос улсын гэсэн үг л дээ. Бүх Оросын сүүлийн хаан Оросын эзэнт гүрний анхны эзэн хаан гэж түүхэнд бичигддэг. Нэгдүгээр Петрийн ойлгохын тулд түүний хэрэгжүүлсэн бодлого төрийн бодлого тэр дундаа гадаад бодлогыг бид нар ойлгохын тулд бол яалтчгүй тухайн 17 дугаар зууны үеийн Оросын нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. За нэг талаас яг энэ 17 18 дугаар зууны зааг гэдэг бол Орос улс одоо яг үндсэндээ ингээд дотооддоо улс төрийн хувьд бол нэгдэг үйл явц төгсөөд ингээд ерөнхийдөө цаашдаа ингээд одоо хэдийгээр ингээд эдийн засаг нь хөгжөөд байгаа боловч тухайн бүх төрний улс төрийн тогтолцоо нь бол бүр дээр үеийн одоо дундад зууны хоёроо хоцрогдчихсан. За дээрэс нь бол маш том өргөн удам нутаг дэвсгэртэй хэдийнэ болчихсон байсан боловч түүнийг засаглах одоо энэ хуучны арга барил за хэрэг хяналт сул за ийм л одоо төвөгтэй байдал байсан гэж хэлж болно. Дээрэс нь яг энд ингээ Петрийн шинжил гэж маш их яригддаг. Тэрүүнтэй адилхан яг тухайн үед ингээд нэг шинжилгээг хүлээж авахд тийм бэлэн ийм нөхцөл байдалд Орос орон оршижсэн гэж ерөнхийдөө ойлгож байна. Тэгээ яг Петрийг засаглахаас өмнө бол ингээд ерөнхийдөө айгу тухайн чи ингээд нөгөө нэг одоо Оросын үед нөгөө нэг өмнөчлүүд гэл тийм ээ ингээд нөгөө нэг хоёр том одоо хааны угсааныхаа хоорондоо тэмцэлтэй үүнээс шалтгаалаад Орос улс бол эргэлт буцалтгүйгээр Европоос ингээд Европын нутаг дэвсгэрээ алдчихсан ийм хүнд хэцүү жилүүд байгаа. Дараа нь Романовын гарч ирээд түүний эцэг бол харьцангуй бас тодорхой хэмжээнд Оросыг ингээд ухаалаг байдлаар удирдахыг оролцсон боловч эргээд нөгөө эцэг нь насвараад ингээ хоёр эхнэрийнхэн дунд бий болсон энэ нэг юм засгийн эрхийн төлөөх тэмцэл улмаар Петр түүний одоо эцэг нэгтэй нөгөө аавынх нь Алексей Фёдоровичийн одоо анхны эхнэрийн хүү Иван Хорн дундаас бий болсон улс төрийн зөрчил дундах Софиягийн засаглалын жилүүдч гэдэг юм уу. Энэ бүхэн маань эргээд бол яг вэ гэхээр зэрэг ерөнхийдөө гарцаа байхгүй цаашдаа Орос улс бол улс төрийн хувьд нэгдэд тусах, төрийн нэгдмэл байдлаа олох,
За цаашлаад тухайн үед бол дотоод Оросын хувьд зөвхөн ингээд энэ нэг улс төрийн асуудлаас гадна нийгэмд нийгэм бий болсон байсан тэр нэг юм шашин сэтгэлгээний өөрчлөлтийг юм даван туулж ирсэн бас ийм онцгой ийсэн. Өөрөөр хэлбэл нэг талаас ингээд нэг юм Орос бол Оросын одоо үнэ алдарчны шишин гэж бид нар мэднэ. Оросын нэг хуучны шүтлэгтөнгүүд буюу ингээд үнэ алдартны хуучин дэг заяыг хадгалжүүлэхийг хүсэхэд нөгөө талаас бол яг энэ үнэ алдартны одоо Москва төлөрсөн сүм хийдээр дамжуулаад за цаашлаад ингээд грекийн үнэ алдартны соёлын өв нөлөөг шууд ингээд Оросод бий болгосон нэг шашны шинжлэлийн ингээд энэ бас нэг юм зөрчил ерөнхийдөө бол ингээд үндсэндээ бол зөрчил маань ингээд дамжирч аваад өндөрлж исэн юм уу яа. Тэгэхээр ингээд аваад үзэх юм бол нэг талаас улс төрийн дотооддоо олон зөрчил тэмцлээ даван туулж Орос улс бүрэн нэгдмэл байдлаа даван туулж исэн үе байгаа. Хоёрдугаарт шашин сэтгэлгээний үед том өөрчлөлтийг даван туулж исэн үе байгаа. Гуравт нь хэдийнэ том нутаг дэвсгэртэй болсон Орос улс маань өөрийнхоороо хэдийгээр хуучин удирдлагын систем дотор боловч эдийн засгийн хувьд хөгжих одоо тэмүүлэлтэй ийм байсан гэж хэлж байна. Яг энэ үед маань Европт ч их айгүй том өөрчлөлтүүд гарчсан. Бид нар бүгдээрээ мэднэ 30 жилийн дайны дараах энэ 30 жил үргэлжлсэн дайны дараах Европын нөгөө гүнзгий уналттай зэрэгцээд өмнө талаас бол Османы Турк бол маш их хүч хэрэгжижсэн юм он жилүүд байгаа. Балканы хавагт тийм. За ингээд эргээд яг хэр зэрэг энэ бүх нөхцөл байдал маань тухайн цаг үед бол нөгөө Оросыг бас гадаад бодлоготой маш том юм эргэлт хийх нөхцөлийг дагуулсан ийм цаг үед Петр Первый буюу Агуй Петр гэж нэрлэдэг энэ хүн бол Оросын төрд гарснаар хувь хүнийх нь өөрийнхөө нэг үндсэн онцлог тийм ээ хүмүүжсэн өөрийнх нь төрлөх хөвгдөл зан чанар хүсэл тэмүүлэл нөгөө талаас Оросын одоо яг тухайн цаг үед байсан энэ нөхцөл байдал маань хослоод одоо өнөөдрийн бидний ярьдаг энэ нэг Петрийн үеийн Оросын одоо шинжил гэдэг юм уу шинжлэлийн эрүү үе гэдэг юм уу Орос хүчрхэгжиж Европын нэг хэсэг болж хүлэнжирсэн үе гэдэг юм уу ийм байдалд хүрсэн гэж бас ойлгож болох юм ярина. Тэгэхээр за Петр Первый нэгдүгээр Петрийн бага нас. За Майоровын номыг уншиж байхад бол нэг тийм эмэгтэй хүүхдүүдийн хажууд бие авч явахдаа хэцүү сандардаг ч гэдэг юм уу эсвэл яг огцон мууртаа ч гэдэг юм. Энэ хүний яг нэг багын хүмүүжил за ингээд нэг хүүхэд нас юу хэрхэн яаж өрнө яаж тэгээд залуу нас руу оров. Тэр яг сонирхолтой санагдаад идэв. Петрийг яг 4 настай хахад 10 насарсан байна. Тэгээд түрүү хэлжсэн Оросын одоо 2 Романовын удмын гэдэг одоо Оросын хамгийн хүчрхэг хааны удмын 2 дахь хаан байсан энэ хүн маань тухайн үед бол 2 хатантай байгаад за энэ хаттаас нь бол 2 хүүхэд төрсэн байгаа. Түрүү хэлсэнчлэн Иван болон Петр гэдэг. За ингээд мэдээж бол яг хэр зэрэг эцэг нь насарсны дараа түүний хамгийн том ах өөрөлдвөл эхний хатных нь том хүү Фёдор засгийн эрх авсан болов 15 настай аваад за ингээд бол тэр 15 настай жоох хүүхэд боловч ерөнхийдөө 5 жил засаглах хугацаанд авсныг ингээд харьцангуй боловсронгүй байсан учраас тодорхой хэмжээнд Орос шинжилгээ хийх зорилж байсан. Нөгөө талаас бол өөрөө биечлэн тэр нялх балчаар 4 настай Петрийг бол халамжлан хүмүүжүүлээд өөрийнхөө ивэлдэр аваад за ингээд нэг юм боловсрал олох хэтрийг бол зорж исэн гэж. Харамсалтай нь боловсрал бол үнцэнтэй одоо юу гэдгийг үр дүнтэй байж чаддаг. Яг тэр зэрэг нөгөө нэг тухайн үед ингээд нэг юм Оросчин тэм сэтгэлгээ байлаа шүү дээ. Одоо ингээд латинууд өөрөлдөх юм бол тухайн одоо католик шинтэй өрөндийнхэн тий. Эсвэл одоо муслимууд тий одоо эднэрийг бол ингээд нэг буруу номтнууд одоо дайснууд гэж үзсэн учраас тэр боловсрыг хүлээн зөвшөөрдгөө. Ийм учраас бол нөгөө уламжлалт Оросын боловсралыг л нөгөө сүм хийдийн номлогчдор өгсөн байна. Үр дүнд нь яасан бэ гэхээр зэрэг бага насандаа бол ахыхаа ивэлдор нэг байх хугацаанд Петр маань хэдийгээр бичиг үсэг боловсрал тайлагдсан боловч насан турштай юм алдаатай бичсэн өөрөлдөх юм бол за хангалттай бол суурь боловсрал олж авч чадаагүй ийм байдалтай өнгөрсөн. За ингээд 20 настай цэл залуухан ерөнхийдөө тэр ихний хатны хүүхэд нь бүгд нэг тийм бис султай хүүхдүүд байсан урт бүгд наслаагүй. Тэгээд ах нь насварсан үр дүнд нь яасан бэ гэхээр зэрэг яг хоёр хатны дунд бол маш том одоо ингээд цаашдаа засгийн эрхэнд хэний
одоо өр удам хин хатны одоо өр хөвгтүүд суухаа гэдэг л өрсөлдөн болсон юм л да. За тэгээд одоо нөгөө их хатан тийм ээ их хатны удмынхан хоёрт нь болохоор зэрэг Маринский буюу одоо энэ Петри ээжийн удмынхан энэ хоёр маань ингээ хоорондоо өрсөлдсөн. Петри ээж маш их сэргэлэн загнаад тухайд бол яг гэхээр зэрэг тухайн баярууд гэж нэрлэдэг Оросын одоо язгууртнууд хин бол өөртөө татаад хамгийн гол нь тухайн өнөө алдарчны сүм эдийн тэргүүн хамбыг өөртөө татаад ингээд яах вэ гэхээр зэрэг хаан насрахтаа зэрэгцээд өөрийнхөө хүүг залгамжлуулж чадсан. Энэнд нь бол яах вэ гэхээр зэрэг нөгөө их хатны удмынхан бол маш их дургуутсан. Өөрөөр хэлбэл албан ёсоор төр залгамжлах ёстой байтал дундуур нь ингээд одоо нөгөө хоёрдугаар хатан хүүгээ ингээд насанд ч хүрээгүй нялх балчир хүүхдээ ингээд засгийн хэрхэнд гаргахаар 10 настай хүүхдээ ингээд засгийн хэрхэнд гаргахаар одоо төрийн хувилдаан зохион байгуулах гэж үзээд ингээд эсэргүүц. Үр дүнд нь бол яах вэ гэхээр зэрэг энэ туслах тэмцэлдээ энэ хоёрдугаар их хатны бол охин 25 настай София гэдэг маш их ухаалаг сэргэлэн хүмүүс юм. Энэ сэргэлэн гүнж бол яасан бэ гэхээр зэрэг төрийн бодлого энэ авилгацсан цалин хөсөө загтан тавьдгүй төрийн сан хөмөрг нь хоосорчсон дандаа худлаа амалдаг энэ нэг төрийн эсрэг маш их уурлаж бухимдсан одоо Чингис хааны харил хэвтүүлүүд гэх юм бол гэмхэм да тухайн одоо Европынхаар бол торгон цэргүүд гэх юм да. За Оросуудынхаар бол стрельцы гэдэг ба тийм харуулчт. За энэ хорооныхныг бол өөртөө эргүүлж татаад ингээд ерөнхийдөө бол нэг талаас шашин шашин улс төрийн нөлөөгөөр төрийн эргэлт гэж Петрийг хаан засаглалд өмжилсэн одоо өргөмжилсэн ихийнх нь эсрэг их хатны хүүхдүүд бол төрийн эргэлт хийгээд ингээд ерөнхийдөө нэг юм ороо босгон хонжолоод эхэлсэн. 7 жил София засаглах хугацаанд ерөнхийдөө мэдээж ойлгомжтой энэ хугацаанд бол Маринскийн удам бүгд хятуулсан байдаг. Ерөнхийдөө бол бүгд бослогт буруутгагдсан, төрийн хувилдаанд буруутгагдсан. Тэгэхээр тэр чинь ингээд дөнгөж ухаан орж байгаа Петрийн хувьд бол багаасаа энийг улс төрийн тэмцэл, тэр засгийн эрхийн төлөөх цус аллаг хядлаг энэ бүхнийг бол нүдээр үзээд хэрхэн яаж нөгөө магадгүй овн их тухайхаа шунлаас болоод их нь удам өгсаагаараа сүрээд хэрхэн яаж цөлөгдөөд ингээ хүнд хэцүү амьдралд болсон юм мэдчихсэн. Ийм учраас энэ маань эргээд ингээд ерөнхийдөө зүр тэгж боддоо шүү дээ. Энэ цаашдаа түүний ингээд бага насны хүмүүжил төлөвшөд асар их нөлөөлсөн байгаа гэж. За тэгээд ийм учраас бол Москва төвлөр Кремль төвл одоо нөгөө их хатны удмынхан София засаглаад их хатны удмынхан байгаад тэр Петр ээжийнхээ хамт бол ерөнхийдөө ийм цөллөг за арай цөллөг гэж хэлж болохгүй ерөнхийдөө бол Москвагаас хол зайтай тусгамдл ингэж бага нас өнгөрсөн байдаг. Тэгээд бага насныхаа хувьд бол яг гэхээр зэрэг ерөнхийдөө айгуух тийм сониуч хөвгдсөн. Маш их сониуч. Маш сониуч байсан учраас ерөөсө бүхий л зүйлийг оролддог байсан. Тэгээд дээрэс нь энэ нэг юм бага насндаа амссан энэ нэг нөхцөл байдал нь түүний сэтгэл зүйд нөлөөлсөн баг. Ийм учраас бол одоо ихээсээ ч их болгоомжлдог гэсэн байгаа. Ийм ч учраас хожимоо л ээжийнхээ өгөр үгдүүгэж гэрэлсэн байдаг. Эмэгтэйчүүдээс их Софиягийн нөлөөгөөр эмэгтэйчүүдээс ч их болгоомжлдог гэсэн юм шиг. Ийм учраас эмэгтэй хүмүүст их болгоомжтой тухайд одоо өсвөр хүүхэд насндаа ханддаг байсан. Нөгөө талаас яг түүний энэ сониуч аливаа зүйлийг ингээд аливаа шинэ бүхийг ингээд өөрийнхөө олж харахыг хүссэн. Энэ хүсэл эрмэлзэл нь бол яг энэ ордны амьдралаас гадуур хугацаанд түүнийг цаашдаа ингээд практик дээр асар их юм бодит үр дүнтэй мэдлэг болж авахд нөлөөсөн гэж хэлж байна. Ялангуяа түүний бага нас тэр бага наснда бол бага нас өсвөр наснда одоо нэг өстө шилжилтийн наснда гэх юм да. Одоо тухайн немцүүдийн хороолол гэж яддаг гэсэн. Одоо нөгөө немцүүд гэдэг маань германыг хэлдэг байгаа юм шиг л дээ. Тухайн Оросд амьдарч ийсэн бүх гадны харийнхныг нэмүү тийм. Одоо хэлэхгүй тийм. Тэгэхээр яг тэр гадныхны хорооллоор ингээд байнга яваа сониучрахаа тэдний амьдрал, соёл, хэл ус бүх зүйлтэй танилцаж түүнээс бол бас асар их мэдлэг хуримтлуулахын практик мэдлэг хуримтлуулахын хамтар маш их сонин одоо шинэ олон зүйлийг мэдэж авч шинийг хүсэх эрмэлзэл төлөвшсөн болов гэж ерөнхийдөө боддог. Үр дүнд нь яасан бэ гэхээр зэрэг ингээд нөгөө өөрийгөө тойруулаад одоо ингээд нөгөө Тэмүүжин чинь ингээд нөгөө өөрийнхөө
өсвөр насндаа ингээд нөгөө яг эд залуу насндаа ингээд өөрийнхөө хамаг дүшээ анд нөхдөд учирдагтай адилхан Петр ч гэсэн тухайн үед бол яг гэхээр зэрэг ерөнхийдөө яг энэ залуу наснд ингээ өөрт нь үнэнч байсан олон залуучуудыг өөрөөрөө тойруулаад анхны юм Европ загварын сонгодог дайрмын боловсролыг ингээд өсвөр наснаас тэр анд нөхдөд хамт үеийнхэнтэйгээ олоод өөрөө бөмбөрөөнүүдээд ингээд ерөнхийдөө бол нэг талаас цэргийн нөгөө талаас бодит амьдралын олон ийм мэдлэг практик мэдлэгийг олж харамтлуулж исэн юм жилүүд исэн л гэж ойлгоод байна. Театрыг тэгж дүгнсэн байдаг л да. Эмэгтэйчүүдтэй харилцахтаа их тийм жожигч гэмээр эвдүүгөөч гэх юм уу. Одоо ялангуяа Янаг амргийн тал дээр бол аюу тийм дуулууртаа жоохон хүүхэд шиг ч гэдэг юм уу. Тэ нэг юм аюу сонирхолтой байдлаар учир оруулжсэн бүсгүүчүүд нь өөрөөс нь тэрсэлдэг ч гэдэг юм уу. Тэ нэг тиймэрхүү байдлаар аюу тодорхойлж үзсэн. Тэгээд өөрөө бол их тийм сонирхс гадна их тийм зөрүүд талтай гэх юм уу тийм зөрүүд өөрийнхоороо тэгтээ тийм таньж мэдэх. Тэгтээ их бас их сайхан сэтгэлтэй гэж байгаа. Тэгээ нэг тийм эвдрээгүй гэх юм уу. Тэгээ нэг тийм хүүхэд байсан гэд. Тэгээ энэ зан чанар нь яг ингээл явсаар аваад яг энэ нөгөө Турктэй хийх юу, Шведтэй өсч байгаа асуудал дээр энэ ингээ яваад байдаг. Тэгээд нэг ийм их зан чанаруудыг нь бол нэлээ тэмдэглэж үлдээсэн байт юм байна. За Петр Романов их тийм ингээд хаан боллоо. Тухайн Европын нөхцөл байдлыг нэг ямар байна. За та түрүүн баг их дурдаад өнгөрлөө ингээд тэдний шин соргог зүйл тэ одоо шинжлэх ухааны арай нэг урагшаа явцсан байгаа шүү дээ. Тэгээ Европ руу л манай хүн чирээсэн ингээл зүтгэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сонирхлынхын тухай. Харин тэгэхээр яг саясанчлал нэгдүгээр чиг ингээ өсвөр наснаа ингээл яг ингээл ухаан оронгууд таньж мэдж байгаа тэр нөгөө харийнхны өөр амьдралын хэмээг байна тийм ээ. Тэр энэ маш том сэтэл болсон байх гэж боддог. Хоёрт нь энэ хүн маш онцгой удирдахчийн нэг зан чанар байдаг байхгүй. Маш чадварлаг удирдагчдад ямар одоо юм бэхээр одоо зам байдлын онцлог илэрдэг гэхээр тасралтгүй суралцах. Энэ хүн бол төрлөх юм хөлтөлтэй хүмүүс гэж хэлж байна. Бүх зүйл сурах, суралцахыг одоо хүсдэг, эрмэлздэг. Тийм ч учраас одоо насан туршдаа зүүж өгсөн бэлзгэн дээр нь хүртэл би бол сурагч, би багш нарыг хайж яана гэдэг үг. Одоо бичээс сэлэстэй яг жишээ нэ тийм ээ. Тэгээд яг мэдээж бол тухайн одоо гэдэг ингээд Европч маш том шилжилтийг давж ирсэн л та. За одоо Орос маань ингээд одоо бүх зүйлээрээ ингээд нэгдмэл болохгүй өөрчлөгдөхгүй орлож исэн энэ цаг үедээ зэрэгцээд Европч гэсэн маш том өөрчлөлтүүд бий болсон. Нэг талаас бол 30 жилийн дайны дараа Европт анхны бүрэн эрхт бие даасан тусгаар тогтносон улсууд бий болсон. Энэ улсуудын хооронд ч ингээд нөгөө элчин харилцаа бий болсон. Цаашдаа нөгөө талаас бол яг хэр зэрэг үр дагаварт нь бол нөгөө Голланд, Англиас эхлэлт ажилтрын ёсголч араараасаа бол Европын нэгдмэл улсуудад бол түгэн дэлгэрээд ингээм Европ маань ажилтрын хурдан харилцаанд орсон юм. Үйлдвэрүүд олнороо баригдажсэн. Түүнийг дагаад том хотууд баригдажсэн. Хоёрт нь энэ том ажилтрч хотууд чинь түүхий зах зээл хэрэгтэй. Үр дүнд нь колониум том давлгаанууд эхэлчихсэн байсан. Ийм учраас яг тухайн одоо Европын ерөөс ингээд гол цөм маань өөрөө юу исэн бэ гэхээр зэрэг худалдааны харилцаасан. Худалдааны харилцаа. За энэ худалдааны харилцаанд бол далайн зам, бонтууд бол асар чухал ач холбогдолтой байсан. Гэтэл харамсалтай нь Орос маань өөрөө их газрын хэдий том 17 сая хүн амтай боловч тэр хүн ам нь одоо баг ингээ маш сэрэг амьдраад нэг л газрын зураг том газар одоо том улс боловч яг үндэ энэ улсад дэлхий рүү гарц үе талга байгаагүй. За энийг бол Петрос төрүүлээд эхлээд София бас харсан байх шиг байдаг юм. Гэхдээ яг албан ёсоор бол жишээлх юм бол одоо цаашдаа бид нар Балт руу гарах хэрэгтэй. Балтийн тэнгист яаж гарцтай болох хэрэгтэй. Энэ бол бидний Европ руу харах цонх байна. Эсвэл бид нар урагшаага явах хэрэгтэй. Бид нар яаж хийж яагаад энэ одоо Европын энэ улс орнуудаас хоцрохгүй өөрсдийн гэсэн өмнө зүг рүү таалгад болох хэрэгтэй. Бид нар энэний тулд туркуудтэй, персууд буюу ирануудтай тэмцэлтэд Азов ч юм Азовор хар тэнгис ч юм уу ингээд цаашдаа бид нар том боломж байна гэдэг ийм сэдлийг бол энэ хүн яг олж авч харсан байгаа юм л да. Ийм ч учраас Петр 1789 онд нөгөө Софияг ингээд шууд одоо нөгөө нэгсэндээ бас нэг төрлийн эргэлт хийгээд засгийн эрхээс зайлуулад өөрөө ингээд албан ёсоор сүмхийд улс төрийн одоо нэгсдээ язгууртнуудын дэмжлэгээр ингээд
аль байсаар ингээд өөрөө төр барьж эхэлсэн тэр цаг мөчөөсөө эхлээд за нэг талаас бол яг вэ гэхээр зэрэг нөгөө яг энэ Европын улсуудын хэмжээний юм одоо аянгуудыг хийсэн. Хоёр том аян хийсэн байдаг тийм. Великий посольство гэж нэрлэдэг байдаг. За нэг нь хийсэн байдаг тийм. Хоёр одоо эхний юугаар бол энэ хүн яасан бэ гэхээр зэрэг Оросдоо шууд хилдэг газруудаар явсан юм. Балтийн одоо хэсэгт байдаг Лифлянд, Курлянд, за тэгээд Польш, Германы зүүн хойд хэсгийн улсууд, Австри гэл. Дараа нь сүүлд нь бүр албан ёсоор эзэн хаан болсон хойноо бол бүр Франц хүртэл очсон. Испани, Нидерланд, Франц гэл ингээл бүх газруудаар явал. Тэг яг Оросын судлаа ер нь Оросын судлаачид бусад түүх судлаачид юу гэдэг вэ гэхээр зэрэг тухайн 1780-ад оны сүүл эхний хэлсэн дараа нь бас хийгдсэн 1716-17 онд хийгдсэн эдгээр аянуудын цаад хоёр том шалтгаантай гэж үздэг. Нэгдүгээрт бол яг гэхээр зэрэг Оросод холбоотой хэрэгтэй байсан. Нэг юу вэ гэхээр зэрэг тухайд Османы Турк гэж түрүүн нэрлсэн энэ Туркт бол 1654 оноос хойш Украины зүүн хэсгийг Орос өөрийнх нь бүрэлдэхүүн нэгтгэж авснаас хойш шууд Оросууд хилдэг болсон байсан байхгүй. Тэгээд тэр Туркч Оросуудыг одоо сул дорой хүчтэй болох гэж нэгдмэл болох гэж явж байгаа Оросууд чинь байнга ингэ занлах хэлжсэн. За ийм учраас бол Туркийн эсрэг юм нэг холбоотой хайх бодис шаардлага байсан гэсэн. Орос ганцаарч чадахгүйсэн, дийлгүйсэн. За хоёрт нь бол мэдээж энэ суралцах. Өөрөөр хэлбэл одоо яаж энэ Европын одоо ингэ нүдэн дээр цэцэглөө өгч байгаа Оросоос хэд дахин илүү мундаг байгаа энэ Европын улсууд орнуудаас юуг авч өөрийн болгож болох вэ гэдгийг өөрийн нүдээр харах. Ийм хоёр том зорилготой байсан л гэж хэлж байна. Тэгээ энэ үрээнд Петр бол яг нэг том шинжил хийсэн гэж ойлгож байна. Энэ юу вэ гэхээр зэрэг ерөнхийдөө тухайн Оросын гадаад бодлогын үзэл санаанд маш уламжилж хадгалагдсан нэг юм бид нар бол нэг юм бүслэгдсэн цайз гэдэг ойлголт хэвцсэн гэж бод. Тухайд яасан бэ гэхээр зэрэг ерөнхийдөө Оросууд нэг ганц том үзэл санаа байсан. Орос бол цорын ганц үнэн алдартны ариун одоо үлгийн нутгаа. Үнэн алдартны ариун үлгийн нутаг. Энэ Оросыг тойроод дандаа буруу номтон өөрөлдөх юм дайснууд байна. Нөгөө латинууд буюу католикууд, нөгөө туркууд буюу муслимууд байна. Тэгэхээр энэ цайзыг л одоо ингээл бид нар ямар нэгэн бүхэл байдаг хүчээр хамгаалах хэрэгтэй юм нэг юм өөрийгөө хамгаалах бодлого явуулдаг байгаад за эргээд одоо нэг юм ерөнхийдөө өрөндөөс өөрийгөө зайгаа барьсан байдалд харьцажсэн гэж байна. Тэгээ энийг л нөгөө Петр эвдээд үгүй Орос харин ч эсрэгээр одоо ямарваа нэг дайснаас өөрийгөө хамгаалахын тулд өөрийн дайсныхаа дайснаа гар барьдаг байх хэрэгтэй. Гэт ингээд анх түрүүнд бол тэр Европ руу зориод үр дүнд нь ерөнхийдөө Туркийн эсрэг бол ариун ром эзэнт гүрэнтэй Польшууд дайн хийжсэн Польшуудтайгаа гэл ингээл холбоотны харилцаанд ороод л ингээд ерөнхийдөө бол анхны Европ руу хийх том улсын дипломат алхмыг бол хийсэн. За энийг дагаад бол мэдээж нөгөө суралцах Европоос тэр нөгөө одоо Оросуудад яг өөрсөнд нь хэрэгж байгаа тэр одоо үйлдвэрлэлийн технологи, өөрөөр хэлбэл ноу хау, за тэгээ соёлын үзэл санааны олон зүйлийг бол бас суралцаж Оросод авчиж хөрсөн дээр нь буулгах ийм л одоо эхлэлүүдийг хийсэн гэж ойлгоод байдаг юм хэвээр. Петр хаан нөгөө Нидерландад бүр өөрөө далаа хөлбөдөр бүр ажиллаж үзсэн байдаг шүү дээ. Тэндээс асар их зүйлийг ерөнхийдөө ойлгож аваад ирээд за мэдээж энэ аврах том гүрнийг шинжилнэ гэдэг өөрөө маш их цаг хугацаа төвчээр энерги шаардсан ажил. Тэгэхээр яг одоо тэр чинь тэгэл нөгөө нэг сахлын хусгаас ихсүүлээл нөгөө календарыг чинь нэг өөрчилж үзээл те. Тэгээд энэ дээр бас миний сонирхлыг татаад байгаа юм Азовын анхны аянд гэж одоо ерөнхийдөө баг мөтлгүүд ч те. Энэ үйл явдлууд юу нэг яаж өрнө вэ? За тэгээд ерөнхийдөө эхлээд Петр өөр ер нь бас ингээ бүх зүйл суралцсан гэж хэлсэн. Өөрөө маш их дайд хурллагт сонирхоод стратеги аягүйг сонирхсон. Баг наснаас маш их цэргийн тоглоом тоглодог. Яг бодит байдал дээр өөрийнх нь хийсэн бүх аян дайнууд бол анхан суралцсан л аян дайнууд. Өөрөө ч тэрийг үлэмжшүүлсэн байдаг. Жишээлх юм бол одоо
ер нь бол нэг сурагчийн одоо сургуульд боловсролд үргэлжил 7 жил байдаг бол бид нар дайн хийж сурах гэж Шведүүдтэй 21 жил буюу 3 дахин энэ хугацааг одоо уртсгаж сурлаа энэ төр гэдэг ч юм өөрийн хэлсэн үгнүүд байдаг л та. Тэгээд ерөнхийдөө бол яг гэхээр зэрэг засгийн нэг талаас бол яг ингээд нөгөө хоёр засаглалын үед хоёр хаан засаглалын үед те Софиагийн анх нөгөө стрэлцгийн буюу харвачтын тусламжтай бий болгосон нэг талаас Петр Албасныхаа түүний төрсөн дүү бас Иван хаан гэдэг энэ хоёр засаглалын жилүүдэд тэр дараа нь албан ёсоор өөрөө ингээд засгийн эрхийг ганцаараа одоо хүлээн авч төр барьж гисэн тэр цаг мөчөөсөө ч тэр энэ хүн бол яасан бэ гэхээр зэрэг Орос цул ямар ч байсан өөрчлөлтийг хийх ёстой гэдгийг өөрийнхөө үг үйлдэлээрээ хэрэгжүүлж үйл ажиллагаараа маш тодорхой мэдрүүлжсэн. За энэ хүрээнд бол ерөнхийдөө нөгөө нэг одоо Петрийн ялангуяа үеэс эхлээд нөгөө ингээ хинэж хараат болсон тэр цаг үеэс эхлээд бол аюут олон том одоо шинжлэх үе эхэлсэн гэж боддог. Яг энэ шинжлэх үеийг эхлүүлсэн Петрийн биедаа засгалсан үе бол яг энэ Азовын аян дайнуудаас хашиг холбоотой. 1794 онд ээж нь насраад Наташа Наринская насраад ингээд Петр бол албан ёсоор ингээд нөгөө нас бэндж хүрсэн ээж хөвгөнд ороод гэрэлтсэн одоо тухайн одоо Оросын хуулиар бол нас бэнд хүрсэн хүн ингээ гэрлэнгүүт бол 90 цент хүрсэн тооцогддог, насан турсан тооцогддог. Тэгээд дагалдаад удаадлага ээжэнч насварсан. Ингээ нөхөр бол яасан бэ гэхээр зэрэг бие даасан одоо төрийн эрхэнд байгаа хүнийхээ хувьд бол анх удаа одоо толгой мэдээд Перс руу Туркийн эсрэг Азовын тэнгисийн аян дайныг эхлүүлсэн. Энэ бол амжилтын төрөг үлдээ 1795 онд бол ерөнхийдөө Азов руу дайрсан. Азовын цайзыг бол өөрийн болгож авч чадсан. Гэхдээ 96 онд дахиад туркууд далчихсан байдаг. За тэгээ энэ үеэс эхлээд нөхөр бол яасан бэ гэхээр зэрэг ерөнхийдөө нөгөө далаа тэнгис дэх гарцын ач холбогдол хамгийн гол нь цаашдаа альва аян дайнд ялалт хийхин тулд хуучин ингээд нэг зэрэг зэвсэгтэй хуучны одоо айрамтай цэргийн хүчтэй хуучны тактикт бол явахгүй юм байна гэдэг маш сайн ойлгосон. Ийм учраас бол яг гэхээр зэрэг ерөнхийдөө нөгөө Европ руу хийж байгаа тэр аяллуудад ч маш голцсон утга учир дээр нь бол суралцах үйл явц. Энэ хүрээнд цаашдаа ингээд далаа тэнгист болж байгаа аян дайнуудад амжилт болох юм бол үнэхээр дэлхий рүү гарц үе талгыг нэмэр авал одоо нэг хөлөг онгоц барьж байгуулах ажил суралцах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Хөлөг онгоцтой болох хэрэгтэй. Хөлөг онгоцоо өөрсдөө барьдаг байх хэрэгтэй. Хөлөг онгоцоор дамжуулж усан дээр тулалдаж чаддаг байх хэрэгтэй. Флоттой байх хэрэгтэй. Ингэж сая бол яг гэхээр зэрэг Оросд хэрэгтэй байгаа тэр үе талгыг авчирч Оросын хүсээд байгаа тэр худалдааны хүчтэй эдийн засгт улсыг бий болгож чаднаа л гэж энэ үед энэ хүн бол эргэлт төцөлтөг бодсон байна. Тэгээ ийм ч учраас бол яг гэхээр зэрэг тэр 96 97 оныхаа Банада нөгөө аяллуудаараа Галландад ингээд зүр ер нь бол өөрийгөө аягүйх ингээд нуудаг байсан шүү дээ. Ингээд бүх аяллахад орчдол ингээд хааны хүнээр биш те. Ингээд нөгөө маш их олон ингээд Оросын хэдэн зугаар нь ингээд Орос хүмүүсийг язгууртнуудыг, гарагчуудыг те ингээд залуучуудыг аваачаад ингээд нөгөө хөлөг онгоц барих, угсраах. За тэгэл ингээд бусад инженерчлэн ингээд хот байгуулалт ингээд маш олон эрдэмт ингээд сурах явц донд өөрөө бас ингээд тэдний нэг болол ингээд явц өмсөл суралцаа явсан. Тэрний нэг нь бол Галланд байсан. Галландд болол Галланд буюу Нидерландд тэр хүн бол хамгийн удаан байсан. Энэ байх хугацаанд бол нөгөө хөлөг онгоцыг бүр ингээд яг өөр ингээд детальчилж сурахын тулд бол яг ингээд нөгөө мужаанаар ажиллаад байсан тийм ээ. Мужаанаар ажиллаж байсан. Тэгсэн нэг тийм үр дүн гараагүй байдаг юм л да. Яасан бэ гэхээр зэрэг ингээд бүх юмыг детальчлаж яг яаж энэ хөлөг онгоцыг барьж бий болгоод байна гэхээр ингээд бүх юм механик яваад байдаг. Нөгөө хүмүүсээс ингээд сурах гэхээр тэр чинь ингээд нэг удам дамжсан одоо гар урлын бизнес байж тараад үгүй манай өвөөл ингэдэгээс аавал ингэдэгс би тэгж байгаа манай хүүхдээс ингээд сурж байгаа л гэл ингээд нэг юм механик юм яваад байдаг. Тийм учраас нөхөр бол яасан бэ гэхээр зэрэг энийг илүү сайн боловсронгоо сурах хэрэгтэй гэдэг сүүлд нь англи руу ялангуяа явах шалтгаан бол энэтэй холбоотой. Яг гэхээр зэрэг тэр чинээс он тэр хүн мэдчих авсан байгаа. Энэ
хөлөг онгоц барьж байгуулах ажлыг чинь тусгай юм шугам зураг дээр төлөвлөж ингээд зураг төслийг гаргаж ийж бүтээдэг юм байна гэдгийг тэрийг англичууд хийдэг юм байна гэдгийг мэдээд ингээд цаашдаа бүр ингээд англи руу явах ч гэдэг юм аян дайн өөрчлөлтүүд нь эхэлсэн байдаг. Европ руу хийсэн аян дайнуудын Европ хийсэн энэ аяллуудынхаа үр дүнд Петр бол яасан бэ гэхээр зэрэг маш олон шинжлэлийн санаануудыг авчирсан. Түүний ингээл үдсэн харсан бүх зүйл шинэ гайхамшигтайсан баг. Юу идэг байсан бэ гэхээр ингээл энгийн хувцастай ингээл энгийн дүрээр ажиллахынхаа хэмжээр тэр чинь ингээл тухайн Европт аль хэдийнэ бий болцсон байсан музейнуудаар аялал том ингээ хүрээлэнгүүдэд очиод бүр Исаак Ньютонтой хүртэл уулзчихсан гэж байна. Ер нь бол ингээд тэрчэнээс ингээд өөртөө сонин содон гайхамшигт санагдсан тэр болгоныг авчилт Оросд ингээд энийг хийн гэл ингээд энийг шинжилнэ ингээд тэгнэ гэл одоо өөрчлөхийг хүсэж байна. Тэдгээрийн нэг нь одоо жишээлбэл сахал усах. Орос эр хүн гэдэг бахархал болсон сахлыг нь хусах. Хэрвээ сахлаа усахгүй дотор нь огдуулж шийтгэх энэ хуулийн шинжилгээсэн. За эсвэл одоо боловсрал бүгдээрэнд нь олохыг хүссэн. Яг энэ Петрийн үеэс анх удаа Оросд массын буюу бүх нийтийг хамарсан боловсролын тогтолцоо сонгодог утгаараа бий болсон. Петрийн одоо энэ их аяллуудын дараагаас Оросд бол одоо маш олон арга сургуулиуд байгуулагдсан байдаг. Инженерийн, хөлөг онгоц барьж байгуулах, за тэнгисийн, за тэгээд дээрэс нь одоо гих юуны уран зургийн ч гэдэг юм. Ингээд үр дүнд нь бол яасан бэ гэхээр зэрэг тэнд зөвхөн язгууртны хөрөнгөлөг айлын хүүхдүүдээс гадна энгийн хүүхдүүд өрх сурах боломж бий болсон. Эргээд Оросын аяга олон сууд хүмүүс одоо тэр шинжлэлийн үр дүнд одоо дараа нь Оросын дэлхийн өвд хувь нэмэр орлон гэж байлсан гэж ойлгож байна. За тэгээд энэ шинжлэлүүдийн хүрээнд одоо жишээлх юм бол одоо сурхаас татгалзсан шүү дээ. Боловсрох сурхаас татгалж байгаа эрчүүдийг бол эхнэр авахын хоригдолч хэрвээ чи сурч болсохгүй бол чамд эхнэр авахыг хоригдолноо ч юм гээд ингээд одоо ерөнхийдөө хамгийн эмзэг сэдвэр нь ингээд энэ шинжлэлүүдийг ингээд хүчээр хийхийг оролцсон л та. Өөрөөр хэлбэл би Оросд шинжилгээ хийхийн тулд Оросыг өвдгөн дээр нь сөхрүүлжил энийг хийж гэнэ гэж. Өөрөөр хэлбэл ерөөсөө нэг талаас ингээд асар их хүчирхийлэл дунд энийг одоо энэ Оросд бий болсон шинжилэлүүдийг хийсэн байна л да. Гэхдээ шинжилэлүүдийн үр дүнд бол мэдээж маш их олон хүний аим эсвэл одоо ингээд тоглоом биш энэ одоо ингээд ерөөсөө цэвэр хүчирхийл нөгөө талаас үр дүнд нь бол Оросд яг тухайн цаг мөчид хэрэгтэйсэн нөгөө цаашдаа ингээд Орос хэн болох вэ хайчих вэ гэдэг яг тэр эргэлтийн цэгдээр энэ Петрийн шинжилэл бол Оросыг Европын нэг хэсэг гэж өөрсдөө мэдрэг цаашдаа ингээд нөгөө нэг өөрсдөө их гүрэнч гэдэг юм уу те. За энэ нэг юм үзэл санаа руу түлхэх. За ингээд ерөнхийдөө яг энэ 19-р зууны үеийн дараа нь түүний одоо ингээд дараагийн өв залгамжлагчийн үеийн одоо их Оросын агуу эзэнт гүрний суур том эхлэлийг тавих л одоо гол эргэлтийн цэг болсон л гэж ойлгоод. Тэгээ энэ шинжилгүүдийн өрөөнд бас нэр сонирхолтой нөгөө Санкт Петербург одоогийн те Петроград Петр Павлын бэхлэлт гэж байлуу те. Одоо яг Шведтэй эзэж байгаа шүү дээ тэнд чинь. Дөнгөж өөрийн болгоц хүн болгон баг галзуу солиотой гэж. Ямар ч одоо ямар ч тэнэг хүнтэй тийм энэ намган дунд одоо хот байгуулна гэж төсөөлөхгүйсэн. Гэхдээ Петр яг энэ зөрүү зангараа энийг хийхийг хүссэн. Тэг энэ зөрүү зан түүний ингээд асар их сурч мэдэх ирмэлцлийн хүрээнд нөгөө Европоор аялсны ч үрдэнд европчуудаас суралцсны хувьд тухайн Европт маш их түгэн дэлгэрж ийсэн соён гэгэрэл үзэлсэн асар их хүчтэй туссан. Тэр үед яасан бэ гэхээр зэрэг шашин бурхан энэ бүхнийг бий болгоогүй. Хүний оюун ухаан гэдэг ойлголт айгүй хүчтэйсэн. Өөрөлдөх юм бол тэр үе чинь Европ даяараа хүний оюун ухааныг шүтэх энэ үзэл сургаал маш хүчтэй дэлгэрж ийсэн. Шинжлэх ухаанаад асар хурдтай хүчсэн. Энийг дагаад энэ ч гэсэн Петрт маш их таалагдсан. Ингээд нөхөр бол яасан бэ гэхээр зэрэг одоо жишээлбэл тэр намган дунд хот барьж энэ хүний хүн төрлөختний хүний амьдралыг хүрээлж байгаа энэ одоо энэ хүрээлэн буй орчныг хүн бол ялч чадна. Хүний оюун ухаан ялч чадна. Тэр өдгөө өөртөө ашигтаар өөрчилж чадна гэдгийг монголыг хүссэн гэдэг ингээд зарим хот байгуулалтын судлаачид хүртэл үздсэн байдаг. Ерөнхийдөө бол тэгээд энэ хот маань нөгөө цэвэр Европ
загварыг хайсан. Өнөөдрийн Санкт Петербург. Тий. Яг тэгэхээр зэрэг өмнө нь одоо Москвагаас эхлээ Оросын бүх хот бол зүгээр л юм модоор барьдаг хот байсан байхгүй. Тий, Москва тийм байсан. Кремльтэй бүх хот уламжлалт загвараар ингээ модоор л барьдаг гэсэн. Гэтэл анх удаага Петр хотыг чулуугаар барина гэдэг ингээд Оросд танд байхгүй хот байгуулалтын саналыг шийдсэн. Солиотой галзуу байна уу? Тийм. За ингээд гэхдээ үр дүн төрсөн. Өнөөдөр маш гайхамшигт хотыг болсон. Оросынхаа хил дээр тийм ээ дөнгөж өөрийн болгосон нутаг дэвсгэр дээр намган дунд хамгийн эмзэг газар Оросын нийслэг байлгах болсон. Гэхдээ чадсан. За энэ хүн анх удаа Оросд анхны Оросын музейг байгуулжсэн. Энэ хүн түрүүн сургууль байгуулсан, музей байгуулсан гэдэг. Дээрэс нь өөрийн шинэ барьж байгаа хотуудаа айгүй олон шин зүйл авчирсны нэг хэсэг нь одоо гэдэг анх удаа ингээд Оросд цэцэрлэг төрөлн байгуулсан байдаг. Ер нь бол летний сад энтер гэдэг. Утганы юу гэхээр зэрэг анх удаага Оросууд нөгөө шавар зун намар жанга ингээд нэг юм цаас эсвэл бороотой шавар шалбааг биш те. Шалбаагийн дундор туйчих биш ингээд одоо оюуны баяраас салангаас эсвэл одоо гэдэг ингээ амарч уулзаж учрах боломжтой юм. Цэцэрлэг түрээлэн байгуулдаг ч юм уу ингээд нэг юм ингээд бүх зүйлээр өөрчилсөн ба. Тэгээ ингээд Европоор явж хахад маш их уран зургуудад татгцсан ба. Тэгэл ингээд янз бүрийн тэр үеч одоо нэлээд хүч авчихсан нөгөө нэг байгалийн уран зургуудад одоо айгүйх татагдаад маш их худалдан авалт уран баримт уран зургууд худалдан авалт хийгээд дагаад эренгүүтээ бол анх удаа Оросд тэр нөгөө зураачдыг, яруу найрагчдыг, зохиолчдыг, уран баримтчдыг ивентэд гэж хэлсэн байдаг. Ингэж нөгөө Оросд анхны юм нэг том бас саян гэгэрлийн хөрсийг бол энэ өөрчлөлтийн урд нь тавьсан. Гэхдээ шинжил бол дандаа ер нь бол маш их хүчрхийлэр гэдэг бид нар мартаж байна. Одоо жишээлбэл баг бүх шинжлэх ухааныг оролдож үзсэн. Өөрөө чи инженер болох гэж үзэл, можон болох гэж үзэл, эмч болох гэж үзэл, тэгэнгүүтээ эмч болох гэж үзэл, нөгөө ангаахын одоо сургууль байгууллагатай өөрөө эмч болох гэж үзэл шүд авдаг хүн болол. За ингэнгүүтээ бол ингээл бүр эрүүл хүний шүдийг хүртэл хүчээр аваад ингээл одоо золиослоо. Эсвэл өөр шүдний авдаг юм юутай явдаг гэсэн гэдэг шүү дээ. Петроградыг барьж байгуулахад бол 200,000 гаруй хүний амиар золио хийж л энэ одоо хот болсон ч юм уу тийм. Яг 10 жилийн сурагч байхад Санкт руу явж байхад бол тэгж ярьдаг гэсэн байхгүй юу? Сүнс ихтэй. Яг тэгвэл Петр хаан байгуулахдаа асар их хүн энд өгсөн. 200 мянган өгсөн учраас сүнс ихтэй хот гэж бидний ярьдаг гэж ярьж ирсэн. Яг тийм байсан. Ер нь бол соёлын гэрлэх гэснээс багш надад нэг сонирхолтой санагдаад гаднаас бас мэрэгчлүүдийг асар их хурж авчирч ирсэн. Одоо Францаас байна, Германаас байна. Энд дэр би нөгөө анх Петр хааны тухай яаж мэдсэн гэхлээр дунд сургуульд байхдаа Оросын түүх өгүүлэг гэдэг нэг Алексеевийн номыг уншиж байхад айлд нэг хоёр тустай айл язгууртад байж байгаа. Нэг нь Курнос байх, нэг нь Буйнос байх. Тэгээ тэр хоёр айлд хэрүүл болж байгаа. Аав нь Буйносовын аав нь замарчсан хүүхдээ ингээд сургуульд явуулсан чинь ээж нь эсэргүүцээд би тэгж хүүхдээ Германы аавд өгөхгүй гэж ойлоод. Тэгсэн чинь аав нь хэлж байгаа. Усан тэнэг минь чи ташуураар гутлуулж болдгоотой адилхан одоо энэ нийгэмд боловсролгүй бол хол явахгүй чи зүгээр хүүхдээ явуул гэдэг аав нь дийлээ. Тэгээ ингээ хоёр айл хүүхдээ явуулж байгаа тийм дүр зураг гарч байгаа. Тэгэхээр энэ бол яг тухайн үед Петрийн нийгэмд яг болж исэн. Яг Петр хааны шинжлэлийн үед яг болж исэн юм. Язгууртай айлууд болж исэн бодит дүр зураг байна даа гэж харж ирсэн байна. Тэгээ тэр хоёр хүүхэд нь сураад бусаж ирж байгаа. Германд сураад ирж байгаа. Нэг нь бол яг нөгөө мэдлэг хүндлэх ясмас гэдэг илүү нэг юм хэлбэр төдиймээ сурцсан байгаа. Одоо ингээ бүх хийж мэддэг. Курносов нь бол илүү нэг тийм цэргийн бэхлэлт ийм байх хэрэгтэй гэдэг тийм сурсан. Тэгээ тэр хоёр хүүхдийн ялгааг харуулжсэн тийм сонирхолтой хэсгийг уншижсэн. Тэгэхээр гаднаас бас мэрэгчлэнүүдийг айгүй их авчирдаг. Гадагшаага язгууртын биш энгийн хүүхдүүдийг явуулдаг. Их сургуулиуд сургадаг. Тэгэхээр нэг юм шинжлэлийг бол маш эрчимтэй хийжсэн юм байна л да. Тэгэхээр яалтчгүй нөгөө өвдөд дээрээ сөхрүүлж ижил хийхээс арга байхгүй гэдэг. Байсангүй. Зарим шинжлэл бас тэгэл яг тэгээд тэр чинь хүн ам аюу сэрэг байгаа штэ. Тэгэхэд ерөнхийдөө шинжлэлийн дийлэх хэсэг нь бол тухайн явандаа яг л нөгөө одоогийнхор бол оюуны төв гэх юм да. Том хотуудыг л хамарч байсан. Том хотууд язгууртнуудыг л хамарч байсан л да. Тийм учраас саяын өгүүлэлэг шиг язгууртны гэр бүлийнхэн ч юм уу эсвэл экстэцүү за тэгээд хотын иргэдэл хамгийн их хамарч байсан. Үр дүнд нь одоо гэдэг нөгөө хуучны нөгөө Оросын ингээд нөгөө дээл хувцсан шүү дээ. Одоо ингээд баг Монголоос Улбатай ингээд олон давхар дээл өмсдөг. Энийг болоод Европын одоо эмэгтэйчүүдийнх нь нөгөө урт чирэлцэн даашин зэн болуулаад богиносгоолаад эрэгтэйчүүдийг одоо богино өмд өмсгүүлэл ингээл бүр
Тэгээ тэр нь зарим талаар айгүй юм давуу тал бол айгүй хурдан л нэвтэрсэн байгаа юм л та. А нөгөө талаас яг энэ өөртөөгөө Петр өөрөө сурагч байсан, суралцагч байсан. Насан туршдаа тасралтгүй суралцагч байсан. А эргээд өөрөө тэр бусдаас сурж авсан тэр мэрдэн мэдлэгээ бүгдийг нь ард түмэндээ заадаг багш юм байсан. Нэг ийм л бас нэг юм ерөнхийдөө юм соёнгийн гэрэл ингээд юм үрд таригчл хүн байсан байгаа даа. Тэгээд ерөнхийдөө энэ хүрээнд сая хэлсэнчлэн яг энэ шинжлэлийн хүрээнд Петрийн одоо Оросд бий болсон хамгийн том гол зүйл бол шашин төрийг одоо боддоор нь салгаад төрийн дор шашин байдаг энэ том шинжлэх гэсэн мэт. Энэ айгүй мундаг шинжлэх. Энэ бол үнэхээр мундаг шинжлэх. Яг тэгэхээр зэрэг яг тухайн одоо нөгөө төр хэлжсэнчлэн те ингээд хуучны шашинтнууд тэгээд ингээд нөгөө грекийн уламжлалаар авцсан үнэ алдартны сүм хийдэн маань ерөөхдөө ингээд хааны удмыг дараагийн хааныг тодруулахаас өсөөлөл бүх язгуурт угсаа ихсдээсэн хатуудаар дамжуулал ингээд маш их төрийн иргэд орслог. Тэг бүх эцсийн шийдвэр бол дандаа нөгөө патриарх буюу хамбаас хамаардаг гэсэн байхгүй. Тэгээд нөхөр өөрийнхөө бодит амьдралын туршлага дээр өөрөө энийг туулсан учраас шууд яг гэхээр энэ шинжлэлүүдийн үр дүнд хамгийн нэгдүгээр гол улс төрийн шинжилж үйсэн бэ гэхээр зэрэг шашныг төрийн дор хамруулсан. Хоёрдугаар улс төрийн тогтолцоонд маш том шинжилэл хийсэн. Яасан бэ гэхээр зэрэг нөө хуучны одоо ингээл нөө зөвхөн ингээл баяр одоо сайн удам угсаадны одоо нөгөө удам дамц алтуургийн гэдэг шиг л угсааных нь л одоо ингээд төрийн ирэг мэддэг тэдний заавар зөвлөгөө хоррын үр дүнд л ингээл нэг юм төрийн ирэг явдаг бүгдийг болоос мэрэгч зарчимтай анхаарсан. Хин чадaltaй боловсрч чадж байгаа тэр хүн угсаа хамаагүй. Угсаагаар л хамаагүй. Тэр хүн өд өгсгсөн. Тэмүүжингийн бодлогоор харагдаад байна. Тийм ээ. Гэдэг нэг юм. 3 за ингээд ерөнхий нэгдүгээрт ингээд хоёр ингээд үр дүнд нь яасан бэ гэхээр зэрэг нөө тэр тархаа бутархаа ингээд нэг юм өөрийгөө ингээд тухайн орон зай жижигхэн хот хязгаартай ингээд нэг бараг л хаанг ойлгоцсон байсан. Тэр нөхдүүдийн чинь эрх мэдлийг байхгүй болгочихсон. Дараагийн яг энийг дагаад том эдийн засгийн шинжилэл хийсэн. За ингээд нөгөө татврын бодлогоор ингээд маш одоо яаж ингээд төрийн тэр үе чинь ингээд Петрийг засгийн эрх авах үед ингээд төр чи өөр ямар сан хөмөрг хуусан маа гэж. Энд яаж төвлөрсөн төсөвтэй байх вэ гэдэг хүрээнд. За энэ хүрээнд хэрхэн яаж ард түмнийг босгохгүйгээр түрүүний стрэлцэн ингээд бүнт бослог гаргаад байсан шиг ингээд цэргийнхэн айрмынхан босгохгүйгээр одоо шинжилгээ хийх вэ гэдэг дээр ингээд эдийн засгийн одоо ингээд татврын маш том юм ухаалаг шинжилгээ хийсэн. Дөрөвт нь айрмын асар том шинжилгээ хийсэн. Анх удаага хуучны одоо энэ айрам бол айрмыг бүхэлд нь өөрчлөөд ингээ үндсэн дээр нөгөө бага олон залуучуудыг ерөнхийдөө ингээ Европоор аваачаад Европын цэргийн тухайн нэн орчин үеийн айрмын стратеги тактикт суралцуулаад энийг эргээд бол нөгөө олон аян дануудаар л ингээл практик дээр л ингээд сургаад явсан амар урт зам тулсан шүү. Үнэхээр тулсан. Дээрэс нь шууд ингээ болчихгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үе чинь одоо өөрийнх нь тулсан засгийн эрхэнд гарах амьдралынх нь бодит туршлага дээр өмнөх түүхүүд дээр гараа нь өөрийнх нь ингээд нэг хувийн амьдралтай холбоотой дараа нь бий болж олдсошгүй нөхцөл байдлаас ч тэр энэ хүн яасан бэ гэхээр зэрэг төрийг самардаг энийг хуйлдаанаас сэргийлэхэд бол анх удаа юм бас тагнуулын албыг ерөнхийдөө бий болгосон байдаг ч юм уу тийм. Гих мэтлэнгээр ингээд ерөнхийдөө бол Оросд тухайн үед ингээд яалтчгүй цаг хугацааны хувьд нэмд тулгамдаад байсан тэр бүх шинжилгүүдийг ерөнхийдөө өрний эдийн загвараар хийсэн бөгөөд энэ шинжилгүүдийг хийхэд маш их хэмжээгээр тэр өрнөдийнх нь нөлөөлсөн байдаг. Энэ хүн дуртаяа өрнөдийн янз бүрийн одоо гүнтэн, ахаатан янз бүрийн ингээ өөртөө ингээд одоо өөрт нь таалагдсан хинтэй ч гэсэн богино хугацаанд нөхөрлөөд богино хугацаанд багшаараа зөвлөхөөрөө аваад ингээд тэднээс богино хугацаанд бол суралцсан байдаг. Ийм зөвлөхүүдийн нэг жишээлх юм бол Саксоны гүнгийн нөлөөгөөр энэ хүн 1700 онд бол яг гэхээр зэрэг Орос гарцтай болох хэрэгтэй. Үүнийхд Балтийн тэнгис өөрийн гэсэн флоттой орон зайтай байхын тулд шведүүдтэй дайн ёстой гэдэг зөвлөгөөг аваад нөгөө урт удаан хугацаанд өргөжлсөн
Европын дайныг эхлүүлсэн байна. Умардын дайныг эхлүүлсэн. Тэр хүн бараг тэгж хэлсэн байдаг шүү дээ. Наад хард тэнгис руугаа зүтгэж явахын хооронд Балт ч нэг хүн байна шүү дээ. Балт руугаа зүтгэл юм яасан юм бэ гэж хэлсэн байдаг шүү дээ. Тэгээд дайн гэснээс энэ дэр яг дайнд орох өмнө нөгөө календар шинжилж байгаа шүү дээ. Юлианы юу 9 сарын 1-ээс эхлүүлэхгүй 1 сарын 1-ээс эхэлж тоолноо гэдэг. Энийг бас хийх гэж бас хэрэндээ бас үдсэн байдаг шүү дээ. Тэгээд ямар ч шинжилж болж чадсан. Тэгээд 1700 оны 1-р сарын 1-ээс эхэлж хүн бүр гэрийнхээ үүдээ гацуурнуудын мөчөө чимгэлхийг хаан тушаагаад за тэр цагаас хойш Орос оронд шинэ жилээр Новый год буюу одоо гацуур засдаг юм боломж бас тогтжээ. Тэгэхээр энэ бас тодорхой тухайн үед бас юм шинжил байсан байна. Бид нар чамаатай шинжил байгаа тийм. Одоо бидний хувийн амьдралын салхиныг бас шинжил бас ингэж Оросын нөлөөгөөр л манад ирээд тийм. За ингээ Балтийн тэнгисийн асуудал яригдлаа. За Балтийн тэнгис бол ер нь баг тухайн үедээ Балтийн тэнгис бол тэр чигээр Шведийн мэдл байсан гэж бол нэг буруудахгүй байна. Шведийн хуурай замын айран бол 30 жилийн дайны үед нэг Густав Адольф нь баг шүү. Густав Адольф үеэр ер нь шалгарсан ийм одоо мундаг айран. Зөвхөн цэргийн сахилга батаас гадна логистикийн асуудал аюулсан шийдэж чадсан. Далаачд сайтай. За ингээ Балтийн тэнгис ч одоо тухайн үед Финлянд, за нөгөө Нарва, Финлянд, за өнөөдрийн Эстонч бараг орж ийн үү да. Тэр бүсүүд ерөнхийдөө Балтийн тэнгисийн газрууд ер нь тойроод бараг тэр чигээр Шведийг шүү. За Оросыг бол Швед за окей, we welcome гэд добро пожаловать гэд оруулахгүй л байх л та. Тэгэхээр энэ Швед Оросын харилцаа юу яаж өрнө? Тухайн үед бас Шведийн хаан нас барж байгаа нь бусад одоо тэр нэг одоо Польш Литвч гэдэг юм уу, Англич гэдэг юм уу те, Хановерч гэдэг юм уу бас юм Норвег, Дани Норвег байна те. Энд бас боломжууд олгосон болов гэж харагдаад байт юм. 1700-аад оны үеэр л орж ийн л та тийм. Нөгөө Петрич ингээд эхний аянаараа нөгөө Турк эсрэг холбоотой хагаад яваад байгаа шүү дээ. Яаж ч жаал Туркийг ялж юмсан гэдэг. Тэр үед бол ерөнхийдөө юу Орос мантайсэн. Юу тэр хаалганы цаана Орос мантай. Яг тэгэхээр тэр үед 30 жилийн дайнаар аль хэдийн сөхөрчгсөн Европын талаас илүү одоо өөрийнхөө удмаар захирчилсан одоо нөө Хабсбургийн хаан Испаний эзэн хаан өнөө маргааш голчихсон байсан. Тэгээ энэ үрээнд Испани өв залгамжлагч үлдээх боломжгүй. За ингээд Испани хаан насрах өв залгамжлаггүй насрах нь төд удахгүй Испани өвийн талаа асар их тэмцэл болох нэ гэдгийг европчууд мэдээд бөөн бужигнаантай байсан гэсэн. 8 жил байлддаг л үү чинь. 14 жил Испани өвийн төлөх 1700-аас 1713 оны Испани өвийн төлөх албан ёсоор 14 онд болсон тийм ээ. Война Испанская наследство гэж тэгж нэрлэдэг байдаг тийм байна. Тэгээд энэ 1700-аас 1714 оны яг энэ дайн чинь цаашдаа бол Европын хүчний тэнцвэр хэний талд байх вэ? Хин цаашдаа Европын цаашдаа дэлхийн төв байх вэ гэдэг тодорхойлол юм. Хин өвийг авах хэл гэдэг. Далаад тэнгисийн эзэн сухаг хэл гэдэг өвийн төлөвтэй байсан. Тэмцэл байсан. Нөгөө талаас яг энэнд чи мэдээж бүхэл Европын улс орнууд л хоцрогдохгүй бодно л доо. Яг тухайн цаг үед Шведүүд хэн байсан? Ямар статустай байсан гэдэг асуудал. Үнэхээр өөрөө чи хэлснээр Швед бол дэлхий дээрх Европ дээр хамгийн хүчирхэг айрамтай улс гэж тооцогдож байна. Яг тэгэхээр зэрэг 1648 оны 30 жилийн дайн хоёр том ялагч гарсны нэг нь Франц их газар нөөхөн Шведүүд байсан шүү дээ. Тэгэхээр Швед маань яг энэ Вестфалийн гэрээнээс хойш яг энэ Вестфалаас хойш өөрт нь бий болсон 30 жилийн дайнаас хойш өөрт нь бий болсон тэр ялалт нэр хүн дээрээ Балтийн тэнгис зүүн Европыг бол үнэндээ жанжилж исэн гэж ойлгож байна. Тэгээд жанжилж исэн учраас яг энэ хэмжээ хязгааргүй энэ нөлөөгөө тогтоох хүсэл нь цаашдаа ерөнхийдөө нэг талаас зүүн талаас үе таалгыг нь юу юугүй ингээл байсхийгээд тогшоод байгаа Орос. Нөгөө талаас ямар нэгэн байдлаар өөрийнхөө орон зайг алдахыг хүсэхгүй байгаа Рэч Посполитын хамт улс буюу одоо орчин үеийнхаар бол Польш гэсэн энэ хоёр улс тайл зөрчилдөгд түргэдэг. Польш хэрэндээ хичнээн дотоодоо улс төрийн тэмцэл асуудалтай 1654-өөс 1687 хүртэл Оростой нөгөө айгу олон 10 жилийн дайнтай байгаад ингээд хичнээн хүнд байдалтай байсан ч гэсэн Балтийн тэнгис дэх гарцаа алдахгүй төлөөл ингээд амь тэмцэж ирсэн. Өөрөөр хэлбэл нэг өсөндө Польш маань Оросыг Европ руу оруулахгүй, Шведийг зүүн Европ руу оруулахгүй яг хаалт болж ирсэн гэж хэлж байна.
Тэгээ яг энэ нөхцөл байдал донд л Петрийн засаглалын онжилууд эхэлж байгаа. Ингээд энэ нөхцөл донд Петр бол яасан бэ гэхээр зэрэг ерөнхийдөө нэг талаас бол яг гэхээр зэрэг нөгөө одоо сул дорой байгаа Польшийг дайлах, цаашлаад бол яг гэхээр зэрэг шведүүдийг Балтаас шахаад ядаж Балтийн өмнөд талаас, Балтийн өмнөд хэсгээс шахаж хойш нь Скандинав руу хойш шахаж ерөнхийдөө ямар нэгэн байдлаар энд сөөмчгсөн өөрийн орон зайтай болохын тулд нөгөө Саксоны гүнгийн чинь зөвлөгөөнөр бол 1700 онд бол өөрөө данийг зарласан ба тийм. Яг ингээд нөгөө аюу огцом хүн байсан гэж түрүүлсэн шүү дээ. Яг тэр зам бол энэ дайнд гарсан. Ямар ч чалтгаангүйгээр зүг зүгээр гинтл ингээд нэг өдөр ямар ч бэлтгэлгүйгээр Швед энэ том Европын хамгийн хүчтэй дийлэгч шиг ялагдчих шүү гэжсэн айрам эсрэг энэ улсын эсрэг дайн зарлаа. Ингээд буцах өгч. Тий, наар алуулж байгаа шүү дээ. Тий. Анхныхын тулдаанч байна уу да тэр чинь. Тэгээд наар дээр тэгж ярьд юм байл. Оросын цэргүүд ингээд тулдаад тэгээд тулдааны харьцааг нь харахад 8-1 гэсэн харьцаатай байдаг. Шведийн талд 1, нөгөө талд 8 гэдэг. Өөрөөр Шведэд 1 цэрэг өгчөөд нөгөө талд 8 өгөх юм л дээ. Тэгээд ерөөсөө Наарвын тулдаан бол Оросын айрам ямар бүтлгүй тэгээд удирдлага зохион байгуулалт муутай, зэвсэг тактик муутай чинь 4 дахих зэрэгтэй очиж байгаа шүү дээ. Наарвын дээр орцууд чинь тэ очичоод төрүүлээд бэхэлж байгаа байхгүй өөрөөсөө. Шведүүд нь зөрүүтэй арьж байгаа шүү дээ. Тэгээд Швед ч бас юу Балтийн тэнгис ч бас намар их тогшин. Тэгээд Шведүүд ч бас тэргээр түүгэж байгаа шүү дээ. Польш ноош түүгэж байгаа. Тэгээ Орос дээр ирж байгаа байхгүй тэгээд бүр тоглоомтой юм шиг. Тэгээд Наарвын дэргэд болсон тулдаан бол үнэхээр Оросын айрам бол үнэхээр болоогүй юм байна гэдгийг бол шившиг болоод ингээд дуусч байгаа юм л та. Тэгээд Наарвын дараа бол яг ойлгосон гэдэг юм байна. За юу. Өстө суралцсан. Ахаас суралцсан. Үнэхээр биш юм байна гэх. Тэгээд нөгөө тэгж би уншижсэн нөө цэргүүд нь бүр баруун зүүнээ ялахгүй. Тийм байсан шүү дээ. Бүр ингээд нөгөө зүүн хөл баруун хөлөө ялах нь ингээд алхах зүтгэн ингээд алхах шүү дээ. Тэгэхээр нөгөө зүүн баруун зүүн гэхээр ойлгохгүй нөгөө тариач тийм чинь. Тэгээ бүр ингээд аргаа байгаа. Тэгээд нэг хөлнөөс нь өвс нөгөө хөлнөөс сүрэл уйж жагаад өвс сүрэл гэж ахуулж ингээд сурч ирсэн гэж тийм үү хэлжсэн тийм. Үнэн олон түүхчд энийг нь тэмдэглэсэн байдаг. Энэ бол зөвхөн тухайн Оросын асуудал, одоо армийн дотоод асуудал биш. Дэлхийн Европын нийтлэг. Европын нийтлэг армийн үндсэн цөм болоод талхны мөнгө, амжиргааны хөтлөө ингээд сайн дураар ингээд хөслөгцөнд эсвэл албан татвар дарамт ингээд нөгөө ширмэрэнд орцсон ингээд зайшгүй одоо ингээд нөгөө эзний юугаар ингээд хуваар зайшгүй хайрамд зэрэг болол орцсон ингээд тариачд ингийн борчууд аа. Тэгээд тэр нөхцөлд бол ингээд нөгөө тэднийг сурахаас өсвөлэл асуудал юм л. Тэгээ яг тэр 1700 онд ингээд газ турктэй ингээд нэг зэрэг энэ хүн чинь ингээд бүр тамтгаа алдаад бүр ингээд нэг талаас ингээд урам зориг залуу хүний ингээд нэг юм айхгүй байдлаас болоод ингээд зэрэг 3 фронт дээр хүртэлтэй ингээд ингэнгүүтээ ямарсан тэр гадаад зөвлөгүүдийн цэцлэмшээ турктэй газ инхий хэлцээ байгуулад найрамдаад тэнгүүтээ умардад үндсэн хүчээ төвлөрүүлээд ингээд сая хэлсэнчлэн Шведээс маш хэмжээний цэрэг батан босгож дайсан боловч ямар ч амжилтанд толоогүй. Яг гэхээр зэрэг сая хэлсэн бүх одоо армийн шаардлага хангахгүй байдлаас. Тэгээ энэ дээр маш их сурамжилсан. Хэрвээ санаж бол өсвөр насндаа нөгөө өөрийгөө тойруулаад өөрөө үндсэн бараг ингээд удирдахч нь болоод үе тэнгийнхнийгээ ингээд орчин үеийн армийн хүмүүжил сургасан гэж ярьж байсан шүү дээ. Яг тэр чинь энэ 1700-аад оны үед аль хэдийн ингээд нөгөө нас бийд хүрсэн маш хүчтэй залуу болсон хүчин болсон гэсэн офицерууд болсон л гэсэн үг л дээ. За тэгээд энэ үндсэн бүрэлдэхүүний тусламжтайгаар ерөнхийдөө армийг дахин сургах маш богино хугацааны юм одоо шаргуу үйл ажиллагааг эхлүүлсэн байдаг. Хоёр том энэ хүн бас тухайд ингээд нөгөө яасан юм шиг байна. Нөгөө түүхэн энэ дайны туршлагууд дээр бас их эргэж үзэж хар түүх сөхөж суралцсан болов гэж боддог. Дараагийн сүүлийн 1703, 1708, 9 гэл ингээд том гол тулдаанууд дээр бол яг гэхээр зэрэг Шведийн армийг буцахын тулд за нэгдүгээрт энэ богино хугацаанд нөгөө боловсралгүй байсан тариачийн энгийн борчуудаас бүрдсэн армаа одоо дахин сургасан богино хугацаанд сургасан нөлөөлсөн баха. Нөгөө талаас жишээлх юм бол Шведүүдэд боломж олохгүй тул өөрсдөө ухарж байгаа газруудаа юу ч үлдэхгүй цөмөлж ирсэн. Эзэнгүй зүгээр шатаагаал
модон эмч авт бүгдийн шатаагаар бүх мал хөсгийг тууж авчвал бүх одоо үр тариаг нь юучгүй одоо ингээд шатаагаад одоо байхгүй болгоод ямар нэгэн байдлаар дайсанд нөөцийг бүрдүүлэх боломж байна. Ингээ эзгүй газар ч одоо юу хөвтэй. Тэгэхээр дайсан хичнээн уршид авчиж байгаа ч гэсэн цаашдаа уршаа ахын тулд өөрийнхөө нөөцийг бүрдүүлэх юмд эсвэл өөрийнхөө гэр орон руу буцаж дахиад өөртөө сайн дураар ухрах шаардлага үүснэ. Эсвэл хоосон одооттой ууртаа цэргүүттэйгээ өмнө нь юу байгааг мэдгүйгээр хоос урагшлах шаардлага үүснэ. Гэх мэтлэнгээр ингээд бас өөрөө яг энэ умардын дайны үед юм өөрийнхөө хувьд стратеги тактикийн хувьд боловсрсан армаач их сургасан юм дүр зургууд бол харагддаг. Яг энэ тактикийн Кутузов Наполеоны эсрэг ашиглаж Москва гашгаас Кремль Сталин ч гэсэн Германы эсрэг энэ тактикийг бас ашигласан гэдэг чинь тийм. Тэгэхээр энэ scorched earth policy гэдэг ерөөсөө юу ч үлдээхгүй тийм. Бүгдийг устгаал ингээд ухардаг нэг юм. Тэгээ нэг давчиж байгаа талцаа айгу төвхтэй байхгүй ингээд за тэнд очиод ингээд хүчээс хэлбэндээ тариатай золгондоо цэргүүдээ хоолндоо актмороос хэлгэндээ очтол юуж байхгүй. Тэгэхээр Карлын арим буюу Шведийн арим 10 дугаар Карлын арим бол яг л ийм л Орос руу дарайл нэг ийм дүр зурагтай яасан байгаа шүү дээ. Тэгээ Шведийн Карлыг бол өөрөө бас нэг удаа багшаа гэж хэлсэн байдаг. Яалчгүй одоо тактикийн мастер. Тухайн үед яг энэ хоёр ч анх үзэж эхлэхэд Пётр бол 25 26 таа залуу. Карл бол жоох хүүхэд байгаа шүү дээ. 18 9 нэг залуу байгаа шүү дээ. Тэгээ энэ хоёр сайн үзэж өгөөд ингээд яг умардын дай ингээд бид нар ус ярьчихсан учраас тэр нэлээд ингээд нэг айхтар орохгүйгээр ямар ч энэ дайнд бол ингээд Балтав өндөр гэдэг бол нөгөө нөөцийг ингэж байхгүй болох замаар ингэж явсаар бол Балтав өндөр гэдэг авчраад цогч байгаа шүү. Балтавчууд Украин гэдэг тийм ингээд цогч байгаа. За ингээд ийм умардтай энэ Шведийн сайн дайнд ялснаар бол Балтийн тэнгист гарцтай бол энэ бол одоо маш том. Лифлянд одоогийн Эстони, Литвагийн зарим хэсэг тийм. Тэрний өмнө бас Курлянд Оросын бүрдгүүнд орсон. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо зүүн одоо тухайн үед бол Балтийн зүүн хэсгийн зарим хэсэг тийм ээ. Оросын бүрдгүүнд байсан бол зүүн болон зүүн өмнөд хэсэгтээ нэлээд их газар. Одоо бүдүүлгээр бол орчин үеийн Балтийн 3 улсыг л бараг дийлэнх нутагт дэвсгэрийн л Оросын бүрдгүүнд авчихлаа гэсэн үг л дээ. Тэгээд Балтийн тэнгист өөрийн флоттой байх хэрэгтэй. Мөнхийн дайсан Оросыг ямар нэгэн байдлаар Европ руу гаргах үе таалга далаа руу гарах үе таалгыг хаажсан Шведтэй мөнхийн наримтлын гэрээ байгуулад ингээ хүсэж исэн тэр цонхоо хаалгаа бол Оросд нэр татсан. Гэхдээ харамсалтай нь энэ бомтууд маань нөгөө нэг одоо хүлддэг байсан тийм ээ. Нөгөө л асуудал байсан. Жилийн бараг чинь 6-7 сар шахуу хөлбөж шахуу байдаг. Тэгэхээр нөгөө тэйгэр чинь зогсож шүү дээ тийм. Тэгээд Пётр өөрөө бас далайн флот их дуртай тийм хүн байсан учраас далайн бас аянуудыг янз бүрийн аяллуудыг нэлээд ивент хийжсэн. За тухайлбал энэ дээр нөгөө Витус Беринг экспедицийг ялч хийж байгаа тийм. За тэр одоо Аз руу Хятад руу гарах юу байна уу гэл ингээл Беринг экспедиц. Беринг ч өөрөө Орос хүн биш шүү дээ. Энд чинь даан хүн тийм. Тэгээд яг нөгөө гаднаас мэрэгчлүүдийг авдаг тэрийг авч ийсэн. Тэрүүгээрээ л яг Витус Беринг ч яваал одоо нөгөө Берингийн хоолой Берингийн тэнгис гэж байдаг шиг санаад байна. Берингийн тэнгис Берингийн хоолойг нийгэл ингээд явжсэн тийм. Гэх мэтчлийн ийм аянуудыг бас санхүүжүүлж хийж исэн. За энэ дээр бас Пётр дээр нэг яригдах сонирхолтой юм. За ингээд Балтийн тэнгис гарчтай байна шүү дээ. Одоо нэг хар тэнгис. Хар тэнгис ч нөх хөлдөхгүй байхгүй юу? Бараг л юмтай яг хүсэж байгаа тэнгис нь тэнд байгаа гэдэг. Хар тэнгист юу болов? Ер нь бол өмнө зүгт яг Петрийн ингээ гадаад бодлогыг тодорхойлохоор нэг том хоёр л чухал чиглэл. Өмнөдийн чиглэл, умардын чиглэлтэй. За умардын чиглэлд бол гарцаа авахгүй тухайн Европын хамгийн хүчтэй аримтай саялсан Шведтэй зөрчилд нүүр тулах өмнөд бол тухайн Оросоос гадна Европыг бүгд нь сүрдүүлж исэн Европ Азийг тамнаа орж исэн Османы эзэнт гүрэн буюу одоогийн орчин Туркийн одоо өмнөх тэр хүчтэй эзэнт гүрэнтэй нүүр тулах ийм л нөхцөл байдал байсан гэж хэлж болно. За түрүү хэлсэнчлэн 1654 онд Орос бол яг зэрэг нөгөө Польш, Респосполитаа хийсэн дайнаас шалтгаалаад зүүн Украиныг өөртөө авчихсан байсан. Дараа нь 1687 оноос эхлээд одоо Киев, за Украин, Белорусын одоо зүүн хэсгүүд ингээд ерөнхийдөө одоо Оросын Европын хэсэг газар нутгууд бол Оросын бүрэлдэхүүн нэгтгэж Оросод байсан. Энэтэй зэрэгцээд Турктэй шууд хэллээ. Турктэй шууд хэлж.
За ингээд баруун өмнө талд Турктэй хэллээд ингээд энэ ч гарц хайжтал нөгөө талд бас яг тэр хүсээд байгаа өөрөө ч яриад байгаа тэр хар тэнгис шууд таатаа ингээд хоёр хоолоогоор дамжаад Босфор Дарданелл гэдэг хоёр хоолоогоор дамжаад гараа явчих юм бол газар дундын тэнгис гэдэг нөгөө Европ чинь эд нөгөө олон улсын худалдааны Левантын одоо гол амин сүнс болсон тэр тэнгис рүү гарах гэдэг. Бүр энэ маань ямар нэгэн байдлаар бүтлгүүтэж фейлдэх юм бол бас нөгөө талд нь Турктэй ч хэлж байгаа, Персүдтэй ч хэлж байгаа, Ирантай ч хэлж байгаа Азовын тэнгис, за тэгээд Каспийн тэнгисийн асуудал. Тэгэл ерөнхийдөө хаана л том тэнгис байна. Тэнд л гарцтай болох гээд л нөгөө Петр маань л ингээд л одоо яг сая чи ингээд дэлхийн бөмбөрцөг эргүүлж байгаатай адилхан л үзэж тарж ирсэн болов уу гэж боддог. Ерөнхийдөө бол. Тэгээ энэ хүрээнд түрүүлсэнчлэн хамгийн ихний өөрөө дүнгиж би дааж одоо төр барьж эхэлсэн цаг мөчөөсөө эхлээ хамгийн эхлүүлсэн анхны аян дам Турк эсрэг аян дам байсан. Туркийн эсрэг хийсэн аян дам бол яг үүндээ бол бүрэн амжилтанд хүрээг үлдээ. Азовыг нэг аваад л эргэж алдаад л ингээд л ерөнхийдөө энэ Турктэй хийсэн дайнуудын үр дүнд бол Петрийн үед бол амжилт олоогүй. Гэхдээ ямар амжилтыг дараа нь түүний заламжлагчийн үед бодит утгаараа жинхэнэ утгаараа бол Оросын энэ хар тэнгис рүү гарцсан. Амжилтанд орж болж чадсан байдаг. Одоо удаан хугацаанд бол хар тэнгисийг хоёр хоолойтой нурсаад болохыг чадсан байдаг тийм ээ. Тэгээд нөгөө талд нь яг энэ аян дайнуудын үр дүнд яг үр дүн нь юу байна гэж харахаар Турктэй хийсэн аян дайнуудын үрд нөгөө Арк Кавказ гэж нэрлэдэг тийм ээ. Одоогийн нөгөө Гүрж, Армени, Азербайджан одоо Арк Кавказ буюу Хойд Кавказ гэж Закавказье гэж орсоор ярьлаад байдаг. Энэ Ереван Нахичи хаан улс гэдэг гэдэг. Тийм Ереван Нахичивийн хаан улсад ерөнхийдөө бол нөлөөгөө тогтоож анхуулж чадсан байдаг. Хоёрт нь яг энэ Турктэй хийсэн аян дайнууд Каспийн тэнгисийг бас нэг аваад нэг хэсгийг өөрийн болгож бас ингээл оролдоол алдаал. Тэгээ үр дүнд бас Персүдтэй хийсэн одооны Ирантай хийсэн зөрчил Ираны сул байгаа байдал Ирантай хийсэн зөрчилдөөнийхөө үр дүнд бас ингээд Азийн чиглэлд бас идэвхтэй тэл тийх гэж оролцсон. Бас л бодвол Бонапарчиг энтхэгийг харж ирсэн юм шиг. Энэ үрээнд бол одоогийн нөө Семипалатинск гэдэг Казахстан нутагт дэвсгэрдэг Оросын одоо Омск гэдэг юм уу энэ хотуудыг анх үүсгэн байгуулсан байдаг. Өөрийн болгож эзэмшилтэд оруулж. Тэгэхээр ингээд зөв дүгнээд харах юм бол зорилго нь гадаадлагын зорилго нь яг өөрийнх нь хүсэжсэн шиг дэлхийд гарах гарц. Буюу үе таалга тэр цонхыг бүх чиглэл тайжиж энэ чиглэлийн хүрээнд умардад Шведүүтэй даа гэж ялж бол чадсан юм байна. Үр дагаварт нь бол ямар ч сан Балтийн тэнгист гарцтай болж чадсан байна. Тэнд нийслэл Петроград бол босгож чадаж том бомб тотыг байгуулж чадаад гэхдээ хүсэжсэн шиг тэр дэлхийн худалдаатай Оросыг холбож Оросыг хөгжүүлэх суурь нь болж чадаагүй нь бол хөлдөг бомб цаашдаа хөлдөг гарцаас учраас өмнө талд бол энэ зорилгын хүрээнд Туркүүдтэй олон удаа дай хийсэн байна. Гэвч Турк Оростой тухайд харьцуулбал маш их одоо хүчрхэг байсан учраас ямар нэгэн холбоотонгүйгээр энэ үр дүнд бол хүрч чадаагүй. Энэ нь ч түүний Турктэй хийжсэн ялагдлуудаар бол тодорхой харагддаг бөгөөд яг бодит үр дүнг үзэх юм бол хар тэнгист шууд утгаар гарцтай болж чадаагүй ч гэсэн цаашдаа бол Орос улс Кавказ хар тэнгист нөлөөгөө тогтоох өөрийн нутаг дэвсгэр эхлэлийг тавьж Арк Кавказд өөрийн одоо анхны газар нутгаа тэлэх бодлогыг амжилттай эхлүүлж за ямар ч Туркт бол ийм сүрхий аюултай Орос гэдэг хүч байна гэдэг мэдрүүлсэн болов гэж бод. Тэгэд энэ хүрээнд яг энэ Петрийн гадаад бодлогын хүрээнд Орос нөгөө түрүүн гол юм хэлсэн тийм. Өөрөлдөх юм бол Орос бол дайснуудаар хүрээлэгдсэн бүслэгдсэн цайз биш гэдэг энэ үзэл санааг байхгүй болгож Орос бол Европын нэг хэсэг тэр дундаа 1721 оны Нewштадтын эхийн гэрээний дараа зарласан Орос бол эзэнт гүрэн эзэнт гүрний хувьд Орос бол Европ цаашдаа дэлхийд сонирхолтой. За ийм нээлттэй улс гэдгийг тунгалсан явдал болов гэж боддог юм ер нь. Шведтэй хийсэн дайны дараа 21 жил байлдаж байгаа шүү дээ.
Оросын хуурай замын зэргийг дэлхийн нийтээрээ ерөнхийдөө аль бисаар хүлэмж орж байгаа юм л та. Тийм. За энэ бол одоо хүчрхэг хайран болж. Энэ чинь харьцаа 8-1 байж байгаа 6-1 болж байгаа. Тэ 2-1 болж байгаа. Тэ бүр 1-1 болж байгаа. Энэ шведүүдийг яасан бэ гэхээр орсуудтай дайдах тусам хатуучлан нэмэгдээд байна. Тэ бүр ингээд одоо нэг орс цэргийг унгана гэдэг бодлоо өөр аяга асуудалтай болоод ингээд. Тэгээд ерөнхийдөө швед чинь ерөнхийдөө нөөцөө бараал тань ялж байгаа шүү дээ. Манай Европын гэрчээр нь байлж байгаа шүү дээ. Франц л талд нь байсан. Тэгээ Франц бол нөгөө талд Испанд л үзээд байгаа шүү дээ, тэ. Яг нь цэргийн мэргэжлүүд нь очиж ирсэн юм шиг байна Шведэд. Гэхдээ ерөнхийдөө Швед бол яг тэр дайныг бол Саксонтой байлд хаана ууртай байлд гэдэг чинь хаана ууртай үзэн гэж чинь англитай үзэн гэсэн үг. За тэгээ Прус. За тэгээд Орос, Польш, Литв гэдэг ингээ бүгднтэй нэг ганцаараа үзэж байгаа шүү дээ. Тухайд Оросын хамныг 17-16 сая орчим байсан. Шведийн хамныг сая орчим гэдэг. 3 сая ч гэдэг үл тийм байсан гэдэг юм билээ. За энэ дээр Турктэй юм байж байгаад надад энэ дээр зүгээр би нэг торгуудын нүүдлийн тухай ном уншиж байхдаа Пётр хаан Аюг хаантай ахусныг зурсан зураг байсныг би үзчихсэн. Тэгэхээр торгуудын их нүүдэл бол мэдээж тэр чи ийшээ нүү яг тэр чин цаг үед нүүж байгаа байхгүй хоорлог аваал ингээл нүгэл дараа нь ингээл буцдаг чинь 8 9 удаа нүүж байна да. Тэгэхэд Аюг хаантай ингээд маш юм өрнөц харилцаа тогтоож ирсэн юм баримтууд байд юм л да. Тэр талаар ярил. Тэр талаар чи илүү одоо үзэгчдэд сонирхолж ярих нь зөв баг. Ер нь бол яг энэ хүн чинь нөгөө нэг харих сул дараа эсвэл одоо гэдгийг тухайн ингээд нийтлэг европчуудын хувьд байсан ч гэдэг юм эсвэл орсуудын хувьд нийтлэг байсан нэг юм нэг Азууд гэхээр л нэг юм харанхуй бүдүүлэг захирагдах ёстой бидний доор ах ёстой боол харийнхан бол боол гэдэг энэ хандлагыг чинь л ерөөсөө өөртөө төлөвшүүлэг юм маш содон чанартай юм байсан юм. Тухайд нөө немцүүд гэдэг ааш нь харийнхны. Тэд нартай ч юм бол ингээд боол шиг л харьцах хэрэгтэй гэдэг ааш. Гэтэл тэр чинь боол шиг харьцах байтугай бүр ингээд тэд нартээс чинь суралцаад бүр анхных нь хайр одоо нөгөө тийм морск тийм анхны хайр хүртэл ингээд одоо баруун солгоогоо хуурсан да монсын гадаад эмэгтэй ах жишээтэй ингээд яг тэрнтэй адилхан ингээд нөгөө өмнөх 7 жил төрөжсэн Софиягийн үед хятадтай болсон нэрчний инхэн гэрээч гэдэг юм тийм 1689 оны нэрчүүгийн гэрээ гэж байна шүү дээ тий. Одоо энэ гэрээч ингээд Оросын хувьд аяга ашиггүй болчихсон. За тэгээд ерөнхийдөө ингээд тэр утгаар чинь ч гэдэг юм эсвэл ингээд нөгөө Монголын байлд дагуултаа Монголын харьяан дэс утгаар алт ордны үед байсан утгаараа ч гэдэг юм бол нэг л тийм Азуудад ялангуяа Монгол гаргалтнуудад нэг юм таагүй байсан тэр хүн хандлагыг болвол Петр болвол ерөөс ингээд үүлж аваагүй. Энэ хүн болвол яг л одоо ерөнхийдөө ингээд өөрийнхөө характераар яг ингээ энэ тэнцүү хүний түвшинд гуманизм гэж ярьдаг тийм. Нэг талаас ингээ тэр гуманизм үзэл айгу энэ хүнд ингээ Европ сурсан тэр нөлөө байна. Сургалтын нөлөөгөөр маш их төлөвлөсөн байсан юм шиг. Хоёрт нь шин бүхэн зүйл өөрийн гэсэн давуу тал би тэр шин бүх зүйлээс ямарваа нэг ашигтай зүйлийг олж харж чадчих юм бол энэ чамд эрдэм болно, ашиг болно гэдгийг л аюулсан харж чаддаг гэсэн юм шиг байна тийм ээ. Тэгээд энэ тухайга чи бас үзэгчтэй сонирхолтой зөв баг. Яг хөө энэ дээр миний зүгээр уншиж мэдсэн юм бай. Он цаг дээр жоохон зурж магадгүй. Яг нөгөө тэр чинь нэг юм Швед Оростой үзэх гэдгийгсэн нэг юм эвгүй байгаа. Тэгэхээр тэн дээр бол халимгуудад ингээд нутаг зааж өгөх магадгүй Турк эсрэг аян дайнд тэднийг ашиглах. Тэгэхээр ерөөсөө юу н хөндөхгүй байгаа шүү дээ. Статусын хөндөхгүйгээр тэгээд Туркуудын эсрэг одоо хамгаалт маягаар ашиглах. Тэр байтугай бүр Шведийн эсрэг дайнд хүртэл халимгууд зэрэгүүд ороод. Халимгууд чинь нөгөө юу яадаг юм бэ шүү дээ. Яг байлдад мөнгө нэ хорлдог юм. Шведүүдийн чинь ингээд нөгөө ачаад явж исэн хоол хүнсийг нь очиж шалаачдаг юм байна. Тэгээд булаагаад авчдаг юм байна. Тэгээд шөнөө Шведийн цэргүүд хуарандаа амарч яхад нь баахан номсомор харж байгаа зугтагаа явуудаг шүү дээ. Яг нэг тулдгуу хөөгөөд явахаар зугтаагаад алгуусдаг, салж өгдөг, тэг ингээ хажууд байгаад гэдэг нэг ийм байдалтай байлдаж исэн байдаг. Тэгэхээр энэ утгаараа бас ингээд Аюг хаантай айгуу тийм өрнөц харилцаа тогтоож исэн гэдэг ийм зүйлийг бас уншиж исэн. Тэрийг бас тэгтээ бүр тусдаа дугаар болгоод бас ярих нь зүг баг. Энэ бол үнэхээр сонирхолтой юм байна. Пётр хаан Аюг хаан хоёр ингээд яг уулзаад ярилцж байгаа тийм. Аюг гэдэг нь торгууд юм шүү дээ. Тэгээд энэ бол бас тусдаа тэгээд цаашлаад их цэрийн үед бас ямар бодлого баримтжилж байна. Бүр цаашлаад нэг ижил мөрний халимгууд буцаж ирэх тухай бас энэ бас тусдаа бүр судалгааны юм юу болох байхаа гэж. Ер нь бол яг энэ хэлийн чандах монголчуудын тухай тийм яг ингээд үнэхээр хэсэгчл тусдаа бас ингээд дугаар хийх нь сонирхолтой хаа. Бас тэр талаас судалгаа хийж хүмүүсийг нь урьж авчираад тийм яг үнэ.
бүр сонирхолтой байх гэж бодлоо. Гэхдээ энийг юм бас Пётр хааны нэг юм сонирхолтой юм бол байдаг. Түүхийн нэг хэсэг бол байдаг. За хувийн амьдралаас нь харахад Пётр хааныг бол яг тэгсэн л байлээ. Анхны хайр нөгөө Анна Монс. Тэгээд Анна Монстой хайртай мөртлөө манай хүний чинь бас за тэр Майорогийн бичсэн юуны дээр бичснээр бол бас л нөгөө явдал суудланд дийлдэхгүй хүн байсан л гэж бичих юм билээ. Одоо Наполеоныч бас нэг тэгдэгсэн нэг хэсэг бол жигтэйх одоо хөнгөн хүн байсан. Нөгөө хэсэгтээ бол жигтэйх одоо мундаг хүн байсан. Энэ хүн байсан гэж бичдэг шиг тийм зүйл бол байд юм билээ. Гэхдээ яг нөгөө манай хүний бас нэг тийм амьдралын зуршил байгаад тах шүү. Өглөө эрт гоцоотлсон юм. 3-4 цаг. Өөрөөр 3-4 цагт босдог гэж байна. Тэгээд ингээл нэг 30 минут эсвэл нэг цаг орчим ингээл ордон мордноор бах явдаг байна. Тэгээд шууд ажилд ордог гэж. Энэ бага муу бороо. Тэгээд өөрөө тэгсэн байт. Юм ойлгох толгоор цогтгийн гэдэг шиг тэгээд ер нь тийм байсан. Тэгээд яг өөрөө тэр үний үед өөрөө бас айгүй юу юм л да. Одоо шиг тийм бийс тэгж очижсэн байхгүй. Халбах сэрийг бас хэрэгэл сурах гэж их зовсон гэж. Шууд гараараа л гоомсон ба. Тэр үед чинь Оросч яг тэмэлсэн шүү дээ. Сэрэ мэрэ гэж байхгүй ойлголт авахгүй шүү дээ. Тэгэл яг тийм юм сонирхолтой юм Пётр хааны юунууд байдаг. Гэхдээ бол яалтч бол дэлхийн маш хүчрэг хаадуудын тоонд бол ордог ямар сандал их гэдэг нэрийг чинь бас зүгээр нэг хүнд өгч байна. Одоо Карлайн, Александр ч бас Александр Великий гэдэг. За Пётр Великий, Кир Великий ч гэдэг юм те. Энэ Великий буюу их гэдэг цолуудыг бол нэг тийм хүн болгоо аваад байдаг учраас их гэдэг цол бол их гэдэг энэ нэрийг бол нэрний хуурд ингээ заавал явж идэг. Тэгээд Пётрын үед бол яалтчгүй одоо энэ өнөөгийн Оросыг бий болгоход асар их хувь нэмэр оруулсан ийм хүн гэж үздэг. Тэгээ нөө газар зүйн асуудлууд дээр Оросын бодлогыг уншиж хахад тэн дээр тийм маршал тэгж бичсэн байдаг. Оросын гадаад бодлого бол ерөөсөө тэлэлт. Өрсөж тэлжиж аюулгүй байдлаа хангана. Энэ бол Пётр хаанаас хойш ингээл явсан юм бодлого. Тэр ямар засаг байх нь сонирхож байна. Тэр хаан байна уу? Коммунист засаг байна уу? Орчин үеийн ерөөсөө биш. Үндсэн бодлогыг ингэж байна. Тэгээ Пётр хааны хэлсэн үгээр тэр юугаар дуусгасан бэ? Оросын бүлгийг Орос цэргийн гутлыг эмтгэгийн далайн усан дугаа гэж. Тэгэхээр энэ хүн бол ерөөсөө л Улаан тэнгисрүүл геополитикийн асар мундаг мэдлэгтэй л тэгэл нөгөө энэ практикаас нь амьдралын туршихаас суралцах хүслээс нь болсон гэж ойлгоо тийм. Гэтэл эмтгэгийн далаад англичууд өрцсөн байна. Ингээл н Орос англи хоёрыг чинь зөрчил бол ингээл яг тэр нэг юм Римландын дагуул Иранд нэг үзэж байгаа, Афганд нэг үзэж байгаа. За энтгэхтэй сүүл Хятадд үзэж байгаа. Тэгээд нөө Японы Орос Японы дайн дээр англи бол шууд Японы холбоотой болол орж ирж байгаа шүү. Ингээд бол тэнгис рүү тэр бүлийн тэнгис рүү л Оросыг ойртуулахгүй байх бүхэл аргыг бол англи хэрэгжилж байгаа. Тэр тэнгист яаж хурж очих вэ гэдэг бүхэл аргыг тэндээс ингээд Орос ухчаа. Тэгээд энэ бодлого бол Пётр хаан яг нас урахаас өмнө хэлсэн. Орос цэргийн гутлыг эмтгэгийн далайн бүлийн усанд угаа гэдэг юм хэлээд нас орж исэн гэж. Ийм зүйл байд юм байна. Тэгээд маш сонирхолтой юм. Майкл Харт өөрийн дэлхийн түүхэн сууд 100 ингээд A Ranking of 100 Persons in History билүү тийм нэртэй номонд Пётр хааныг багтаасан байдаг. Тэгээд яалтчгүй энэ шинжтэл хийсэн учраас өнөөгийн Орос орн бол ийм хүчрэг байгаа гэдэг ийм байр суурьтай. Ийм байр суурьтайгаар ном бичсэн байт юм да. Тэр нь оруулж бичсэн байт юм. Хувийн амьдралд яг жишээлбэл би болдрын үед өвөрмөц штэ 2 м 3 см маш өндөр тэгсэн мөртлөө айгүй жижигхэн хүлэн айгүй жижигхэн өмсдөг гэсэн маа. Зарим нь 38, зарим нь 39, ер нь юм 39 аритмерийн 39 ресмерийн гутал өмсдөг маш жижигхэн үлдэн мөртлөө маш өндөр хүн байсан байгаа. Тэгээ толгой жижигхэн, цээж жижигхэн. Тэгэхээр чи ингээд хүлчин тэнцвэр болж чадахгүй шүү дээ. Ийм жижиг хүлчин тэр өндөр биеийг авч байгаа. Тийм учраас дандаа таяг тулж яадаг гэсэн. Одоо насан туршдаа ингээд амьд байх хугацаанд тулсан ингээд таягныхын цуглуулгаар 300 гаруй таяг цуглуулсан байдаг гэж. Тэгээ магадгүй нэг юм өвөрмөц дүр төрхөөрөө бол хичнээн өөрийг алхалсан ч гэсэн Европоор аялахт нь л тэгэл хичнээн зарц тариачин мужаан хинд байсан ч гэсэн бүгд л одоо мэдгэлсэн мал да энэ нэг Оросын хаан гэдэл. Яг ингээд амьдралын ботхоор ер нь тэгээд тэр үеийн Оросын нэг юм ороо босгоо гэх юм да. Тэгээд ихэнч буруутгагдчихсэн өөрөө ч амьдрал дээрээ ингээд олон
одоо хурам ихлэл дамс өөрөө чухалсан ийм л амьдралыг тулсан. Зөв яг түрүүн өөрөө ч ярихаар нэг хувийн амьдралын ярьсан учраас. Тэгээд анхны хариул Анна Морс байлаа. Хариа охин байлаа. Ээж нь маш их дургуутсажсэн. Тийм учраас яасан бэ гэхээр зэрэг шууд болол 17 наснд хөрөнгөт нь хүчээр ингээд нөгөө тухайн одоо нийлээд тийм удам сайтай баяр гэх юм одоо удам сайтай язгууртны охинтой л хүчээр суулгачиж байгаа юм л та. За тэгээд ингээ хоёр хүүхэд төрсөн. Даанч ингээд нөгөө баг нь айгу багтаа нас сураад ингээд нэг ганц хөвөлдсөн. Хожим тэрний хүүн яа 2 дугаар Петролж хаанц ширээн цуудаг. Нэг зэрэг дараа байлаа ч үү. Одоо эхнэр Екатерина нэгийнх нь дараа 2 дугаар Петр гэж сууж байгаа. Тэгээд яг ингээд хувийн амьдралыг харахаар бас л их сонирхолтой. Хуурч хуурдагдсан л онжлоод яалтчгүй бодит шаардлага, улс төрийн шаардлагаар гэдэг юм уу ээжийнхээ үгнээс зөрөхгүйгээр тэр бүсгүйтэй очиж гэрэлцэн. Тийм учраас анхаас ямар ч хайр сэтгэл байгаагүй. Хүүхд төрүүлсэн. Тэгсэн мөрчлөө хүүхдүүдээс нэг тийм таалдаг байсан. За тэгээд нөгөө чинь буцаж ирэнгүүтээ шууд л нөгөө Анна Морс руу буцаж явчихсан. Нөгөө Европеанаас буцаж ирээл нөгөө анхны харилцаагаа давхад очихсан. Уул малтайсаар гэрэлцэн мөртлөө. Тэгээд ээж нь насарсан. Бүр одоо ингээд одоо хинт захирагдахгүй гэдэг юм өөрийгөө хаанаар өстө мэдэрч эхэлсэн. Бүхнийг иргэшигч өөрийгөө ойлгочихсон. Ингэж явж байгаад 31 настайдаа 1702 онд бол тухайн одоо Мари хэмлэн за ямар ч Катерина гэж тухайн Оросын түүхэнд алдарсан. За хожимо Петрийг насварсны дараа хэсэг хугацаанд Оросын төрийг барьж исэн. Нэгдүгээр Екатерина гэдэг бүсгүүд унад тусаж ухаангууд орлсон. Энэ хүүхэн бол зүгээр ямар зүрл энгийн айлын охин байсан. Анхаарал бүр юу хийжсэн маш угаагч. Одоо зүгээр нэг тосгонд насаараа угаагч хийсэн угаагч хийсэн юм жоохон охинд л галзууртлаа дурлаа л тэгэл шууд өөрийг хатна болгосон. Ингээд энэ хоёр чинь гэрэлтэй бүр сүлд нь нэлээд олон жилийн дараа 1712 онд байна да Албасаар гэрэлтэй бүртгүүлсэн. Тэр болтол хоёр охин төрсөн Анна Елизавета гэж. Сүлд нь Елизавета бол 1741-с 61 он хүртэл 20 жил Оросын төрийг барьсан ундаг хатайсан. Тэгээд энэ Екатеринадаа л үнэхээр одоо маш их хайртай маш их одоо бүх зүйлээр зориулсан. Энэ хатан зориулаад бүр Екатерин бүрэг хотыг хүртэл оцсон тийм. Эсвэл гэгэн Екатеринагийн одон модон гэл ингээл зүгээр энэ хатандаа л одоо зориулаад л одоо нөгөө бүхий л олон бүтээн бол олон зүйл санаачлал ингээл маш их хайрлаж байсан. Албасаар ер нь бол энэ хоёр охиноос нь сүүлд нь 9 удаа хөгтөрсөн айланч бүтээг гэж ярьдаг юм баг насандаа бүтээгөө гэд. Тэгээд байж л нөгөө сүүлдээ ингээд нөгөө Шведийн аянаас буцаж ирээд Шведийн аянаас буцаж ирэх үед юу тодорхойлсон бэ гэхээр зэрэг тэр их хайртайс эхнэр нь өөрөөс нь урвсан тухай мэдээд байна. Өөрөлдөө Петрийг байх одоо эхнэр нь урвсан одоо бүдүүлгэрээр лараар нь тавьсан нэг мэдсэн. Тэгсэн ч уучлж исэн гэж. Тэгээ яг энэ амьдралын сүүлийн жилүүдэд яасан бас нэг Мари гэдэг нэг бүсгүйд сэтгэл алдраад хүүхдэл нь бол түүнийг халамжилж байгаа дүүд болгосон л гэж ярьдаг юм л да. Тэгэхээр яг ингээ ауд үзгэр бол одоо тийм ч бүс султай ч гэдэг юм юу гэм бэ юм задгаа хэлсэн хүн гэж үзэж болохгүй. Албасаар 2 удаа гэрэлсэн. Тухайн ингээд нэг юм Оросын өөрийнх нь амьдралын нэг юм нэг нийтлэг дүр зураг юм биш үү? Ер нь одоо ингээд хараад ахаар гэж ойлгодог ер нь болол. За Пётр хааны тухай ярихад юм байна. Үнэхээр сонирхолтой байлаа. Баярлалаа багшаа. Баярлалаа. За тэгээд дараа нь бас сонирхолтой дугаарууд үлээж байгаа. За тухайд бол одоо Оливер Кромвелл сарна хамсгал байж болж байна. За тантай бас нэг сууж ярилцъя гэдэг асэд байна. 1800 Берлиний конференц. Хүмүүс Африк ТV чинь зүгээр олон хүн тастал авчаас нэг конгийн биелгэн аваад гэх мэтсэн. Газрын шугамдал ерөөсөө тэр чинь ерөөсөө үндтэн ерөөсөө сонирн биш үү? Шугамдал энээс цаашаа танах, энээс наашаа манах тэнд ямар үндэстэн юу байна ерөөсөө сонирн биш. Ингээд Берлиний хэлцээрийн талаар бас ярилцвал нэлээд сонирхолтой. Одоо энэ чинь өнөөдөр үүсэж байгаа Африкт үүсэж байгаа энэ олон босон болоогүй нэргний дайн мөрөлдөөнүүд чинь суур тэнд бас яваад байгаа байхгүй тийм. Тэгэхээр
Тэр талаар ярил бас сонирхолтой юм болов уу гэж бодлоо. За ингээ ямар ч байсан танд хүрэлцэн ярьж цаг зав гаргаад хүрэлцэн ирсэн үнэхээр их баярлалаа. Баярлалаа. Та бүхэндээ баярлалаа. Сонирхон алжуулаад хэлэхгүй ингээд анхаарал суусан баярлалаа. Тэгээд яг баярлалаа гэхдээ зэрэгцээд ерөнхийдөө нэг юм дүгнээд юм төгсгөлийн хувьд хэлэх юм бол энэ аваа гэж үлдсэн шалтгаан бол түүний Оросод бий болсон энэ шинжлэлүүдийн үр дүнд те Европ ч гэсэн бас нэг юм хүчний шинэ балансыг олж харьцангуй тэнцвэртэй орших тэр эхлэлийг тавьсан зорчсон болов гэж бод. Тэгээ энэ хүнээс одоо бид нар одоо ч гэсэн бид нар сурах хэрэгтэй л дээ. Юу гэх зэрэг яг тэр нийгэм цаг үеийн шаардлагаар хичнээн юучгүй оргүй байсан ч гэсэн оргүйгээс альвааг бүтээж хизээ нэгэн цагт эхлүүлдэг юм байна. Хизээ нэгэн цагт альваад шинжил гэдэг зүйл хийх ёстой, хөгжил гэдгийг эхлүүлэх ёстой. Гэхдээ энийг тооцоод судалгаатай, шинжлэх ухаанчаар өргөлмөл бурхнаасаа ингээд судалгаатай хийх ёстой. Энэ хүрээнд ямарваа хин нэгнийг бол яг хэр зэрэг баян ядууч гэдэг юм усаа гаргалж гэдэг юм ялгарлахгүйгээр хин чадaltaй мундаг мэрэгсэн энийг хийж чадсан тэр бодлогоор дэмждэг байх ёстой. Дээрэс нь альва бүх зүйлийн эхлэл бол шинжлэх ухаан боловсролыг л дэмжих ёстой. За тэгээд гэдэг энэ одоо бүх зүйл одоо энэ боловсролыг дэмжих гэдэг энэ уурай нөө төрний бэлтгэн төрөлс үг гэдэг шиг энэ бүхнээс л түүний амжилтууд гарсан болов. Энэ маань ингээд гинт нэг өдөр бүтээд бий болчих зүйл биш гэдгийг ч энэ хүн сайн ойлгочихсон болов гэж бодож байна. Үр дүнд нь Оросд тухайд бий болсон одоо ингээд нөгөө одоо бодвол Петроградаас өксүүлээд ингээд нөгөө хот төлөвлөлтийнх нь тий бомб төлөвлөлтийнх нь ч гэдэг юм одоо ингээд маш инженерчлэг гэдэг юм айгүй олон зүйлийг бас ингээд энэ хүний түүхтэй зэрэгцээд бид нар бас ингээд бас сонирхож байгаа хүмүүс нь цаашдаа судлаад үзээсэй гэж хүсэж байна л дээ. Тэр ядгаа бүр ингээд цэцэрлэгжүүлэлтийг хүртэл өөрөө сурсан багш тэр Галландаас нөгөө алтан зулм бол цэцэг авчираад төлөв баг. Тэгээд анхны юм одоо Монголд бас нэлээд дэлгэрээд байгаа энэ нөгөө нэг тармил цэцэг үйлдвэрлэл те цэцэг тарьдаг тэрийгэ бизнес олгодог гэл энэ бүхний чи эхлүүлэл ингээд олон зүйл Оросыг эхлүүлсэн байгаа юм л да. Тэгэхээр бүх зүйл хизээ нэгэн цагт шинчлэгдэх тэр шаардлагыг мэдэрч байгаа бол нэг өдөр эхлэх хэрэгтэй. Гэхдээ энийг сэтгэлийн өөрлөгөр биш үндсэлтэй буюу сурч боловсрч эхлүүлэх хэрэгтэй. Судалгаатай эхлүүлэх хэрэгтэй л гэдгийг л Петраас сургамжлах хэрэгтэй болов гэж бодож байна. За ингээд та бүхэндээ баярлалаа. Баяртай. За баяртай хүмүүс шүү дээ.